Тэгээ өнөөдөр халуухан подкаст хийх гэж байгаа халуухан сэдвийн талаар ярина. Тэгээ секс коуч цацаагаа өгсөн байгаа. Хүн болгоны анхаарал донд байж идэг мөртлөө хүнээс зүрхэлж асууж чаддгүй, үнтэй ярилцаж чаддгүй ийм хэрэгтэй мөртлөө нууцлах сэдвийн талаар ярина. Тэгээд секс цацаагаа манай подкастт орж ирж байгаад нь маш их баярлалаа. Манай цацаа өөрийгөө товчхон ярилцуулж байна. За би ч гуравттай гэр эзэгтэй за ээж хүн байгаа. Дээрэс нь секс коуч. За тэгээд entrepreneur ментор тасалжуулалттай хамтрагч. За тэгээд нөгөө одоо өөрийнхөө бизнес гарааны бизнес гэж аана. Та секс коуч гэдэг нь нөгөө нэг талаасаа зөвлөгөө өгöd байгаа юм шиг коуч юм шиг. Миний бодлохоор юм чи бас тодорхой хэмжээний бизнес гэж яддаг. Тэрээс нөгөө гарааны бизнес гэж гэдэг утгаараас бизнесээ системээр нь авч явах гэдэг л даа. Хийх юмнууд ихтэй. Энэ нь бол энгийн амьдрал дээр байдаг нэг ивэлж ирэх юм ихтэй. Тэмдэгтэй баг. Би цацаагаа айгу буянтай зүйл хийдэг гэж боддtiin. Манай монголчууд чинь ялчгүй Азийн улс учраас иймэрхүү хүний ингээд ийм нандин сэдвүүдийн талаар нандин сэдв шүү дээ. Нандин сэдвүүдийн талаар их тод ярьдгүү. Тэгээд би биенээсээ бас асууж чаддгүү. Эхнэр нөхрөөд хүртэл хоорондоо энэ тал дээр бас нээлттэй байж чаддгүү гэдэг ийм асуудалтай юм байна гэж би бодоод байдаг. Одоо энэ манай амьдарч байгаа энэ газар чинь талаад айгүй нээлттэй хүүхдүүдэд нь нөгөө дунд сургуульд тахад нь бүгдийг ингэж яриад заагаад өгчдөг учраас энэ талаар айгүй чөлөөтэй байждаг. Хүүхдүүд аав ээжээсээ хүртэл тэр чи юу юм гэж асуугаад манай үүд надаас тэгж асуухаар би юу илээ юу ч хариулах илээ гэж бодож ш тэг мэдгүй аавсаа асуу бэл. За тиймэрхүү байгаад байдаг. Тэгээд маш олон хүний ийм тэг хүнээс асуух юмсан мэдх юмсан надад асуудал байна гэд тийм нандин сэдвүүдээр нь одоо зөвлөгөө өгдөгт нь айгүй маш баярлдаг, харахдаг. Яг энийг хүн бид хэрэгтэй байдаг. Тэгээ энэ бас их зоригтой хүний хийдэг ажил. Хүн болгоо шууд гарч ирээд энэ сэдвээр ярихад бас айгүй хэцүү юм учраас зоригтой өсгөө шүү гэдэг чи. За тэгээ подкаста хамгийн ихний асуулт нь секс гэж юу юм бэ? Тэгвэл ер нь бид нар хайр хийх гэж ярьддаг шүү дээ. Тэгвэл яад хайр хийх гэж нэрлэдэг юм болов? Хайр гэдэг үгний цаана бодлоо өгсөн байж болох юм. Яг секс гэдэг талаасаа миний одоо судалсан, нийтийн сурсан, амьд дэвтэрсэн байж юмуданд харахад хайр хийн гэж ярьдаг нь ер нь бол хэцүү юм шиг надад санагдав. Яа тэр хайр гэдэг юм байж ич одоо өөрөөр хэлбэл яг one night ч юм уу нэг удаагийн секс тохиолдлын секс энэ төр ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр бодлогоо бүр ингэ гарсан байгаа хгүй нэг хүнтэйгээ тогтмол дэлхийн харилцаанд хамгийн багадаа 6 сараас дээшгээ дэлхийн харилцаанд орж байгаа хөсүүд сексээс илүү таашаал авдаг байна гэж судлага гарсан. Тэгэхээр нэгдүгээр энд нөгөө бие биендээ хайртай сэтгэл байж ич сексээс нэг таашаал авдаг үнс нь ингэ тавьчихсан юм гэж харагдаж байна. Хоёрдугаар хамгийн гол нь яагаад нэг хайр гэж юм хэрэг хайр гэдэг юм чинь цаана секс өөрөө байж ич сексээрээ дамжуулаад хоёр биенийг ингэ мэдгээх илааршуулах юм процесс явагдаж байгаа байхгүй хамгийн гол нь. Тэгэхээр хайр гэдэг чинь өөрөө давхар бас тэгвэл ингээд хайртай гэд хоёр биендээ бэлэг ч юм уу ингээд биенд нь хүлцэх ч юм уу тийм процессээс гадна хайр гэдэг юм чинь цаана хүнд ингээд аж аргалын даавар сэтгэл санаа сайхан тайван юм гоё юм ялгардаг шүү дээ даавар. Энэ чинь өөр хүний эрүүл мэндэд аяга өндөр ач холбогдолтой гэдэг утгаараа секс чинь хоёр биендээ хүлцсэн нөгөө сайхан даавруудын ялгарууд гэдэг утгаараа эрүүл мэндэд аяга өндөр ач холбогдолтой. Тэгэхээр хайр хийн гэдэг чинь цаанаа хоёр биенийг эрүүжүүлж юм, илүү дотн болж юм, аяга өргөн аяга тийм том хүрээний ойлголттой. Тэр утгаараа хайр хийн гэхээр яг хайр гэдэг чинь маш олон юм ингээд тавьчаад байгаа байхгүй гол нь. Тэгвэл секс хийн гэдээ ярих юм бол чинь арай хүрээ хэмжээний арай жижиг хангац хайр хийн гэдээ явахаараа таны ярьсан миний арга бол бүгдийг ингээд тагтаагаад ороод ирчихсэн. Тийм бүгд уурлаг том хүнс эрүүл мэндийн том суурь, сэтгэл санааны том суурь одоо юу гэдэг айгүй олон юм ингээд бүрээ олчихсан. Хүрээнд орчих. Тэр утгаараа хайр хин гэж ярьсан юм ер нь хэцүү юм шиг надад санагдаад байна шүү дээ. Гүнзгий айгүй гүнзгий агуулгатай. Энийг ингээд яг секс судлал ер нь яг энэ
янаглах урлаг гэдэг дорн гэхний таасан судлаад хараа айгүй тийм гүн гүнзгий бүр философийн төвчний айгүй тийм гүнзгий юмуд ордог. Яг дараагийн асуулт маань аа, яг тийм утгатай байлаа. Дорны янаглах урлаг гэж яригддаг шүү дээ. Тэр чи одоо юу гэсэн үг юм? Өрөнд орно гэдэг үг ялгаатай. Угаас ялгаатай л байна л та. Гэхдээ яг юугаар ялгаатай? Яг гоо миний ингээд судалж мэдсэн сурсны юугаар ингээд одоо ажиглахад дорных нь болохоор илүү ер нь дорн дахны ангаах ухаан. Би ч өөрөө дорн дахны ангаах ухаанаас сурч байсан, удамжтай ангаах ухаанаас сурч байсан. Тэр яг нөгөө дорны янаглах урлаг гэдэг юм чи өөрөө дорны ангаах ухааны суурь нэг явж байгаа. Дээрэс нь дорны философи гэж байна шүү дээ. Одоо арга билгийн суурь. Арга билэг гэдэг юм чи эсрэг тесрэг хоёр юм хоорондоо хит ойртох уу, хит товхомжтой хоорондоо татчихдаг. Тэгээ хоёр биенийг мөхчийдэг. Хэрвээ нэмэх болоод тэр чигтээ ингэ яваадах юм бол туйл гэж байхгүй. Гэтэл хасхастай яваад байвал бас туйл гэхгүй. Тэгэхээр нэмэх хасдаг маань заавал хоёр биендээ ингэж эсэргүүцэлтэн нэгдэж сая дундаас нэг бүхэл цогц үүснэ гэж юм үздэг юм. Одоо дорны ангаах ухааны суурь ойлголт. Энэ ч уламжлалт Монгол ангаах ухаанд ч гэсэн байгаа байхгүй. Наагсаагэлээд яг эсрэг тесрэг. Тэгэл халуун хүүхэн ч гэдэг юм. Энэ хоёр эсрэг тесрэг зүйл чи хоорондоо нэгдчихэж эндээс нэг хүч цогц гарна гэдэг нь эрэгтэй хүн жишээлбэл аргын тал нь буюу нэмэх. Эмэгтэй нь болохоор яг сексийн дээр болохоор хасах тал нь бэлэг явчихдаг. Тэр энэ сексийн сэргэлийн өвдөлтийн байдал, сексийн энерги гэж ярьдаг. Тэгээ энэ юмнууд ингээ ялгаа салгаатай байдлаас болоод асуудал маань нэг л бүхэл цогц бий болж ингэ чадахгүй янз бүрийн асуудлууд амьдралын туршид гардыг юм байна гэдгийг маш олон жилийн туршид нөгөө шинжлэх ухаан яг одоогийн байгаан шинжлэх ухаан чинь хөгжөхөөс өмнө хүмүүс маш олон жилийн амьдралын туршлагаар ингээ олоод нэгэн одоо бүрэн сексийн тасалжуулагч бүрийн маструуд хүртэл яг энэ чинь ингээ дагуулсан доод үеийнхэнтэй түүний явжсэн байгаа байхгүй. Тэгээ эндээс ингээ харангуут дорны болохоор илүү тийм байгальтайгаа ойрхон илүү нөх хүнийг ингээ цогцоор нь хардаг. Эхлээд тэр секс гэдэг юм чи өөрөө сэтгэл бие хоёр өөр төр нэгдүүлэх процесс явж байгаа байхгүй. Эмэгтэй хүн дуур тавьж сурж ийн гэдэг чинь нэгсэндээ өөрийнхөө сэтгэлийг чагнаж сурж ийн. Одоо дээрээ оршиж чадж ийн. Хэрэгтэй бодлоо хайж сурж ийн. Тэгээ яг ингээд бие дээр эрэгтэй хүний явж байгаа гарыг мэдэрч сурж ийн гэдэг чинь өөрийнхөө сэтгэлийг биетэй нийлүүлж байгаа. Тэгээд нөгөө эсрэгтлийн хүнтэйгээ ангаад нөгөө хамтрагчтайгаа харьцаанд ороход нөгөө хүнийхээ сэтгэлдээ өөрийнхөө биеийг нөгөө хүнийхээ сэтгэлтэйг ингээд харилцан эсрэгээр хяад ингээд хоорондоо нэгдэг ингээд бас үйл явдал. Тэр энэ бол нөгөө яг ийм гүнзгий түвшний талаас нь одоо Европ талынх нь бүрэн тарны талынх нь ийм дэлгэрэнгүй гой судалсан тайлбарлаж чадах хэмжээний ухаан ер нь хомс. Европ ангаах ухаан гэдэг Европ шинжлэх ухаан ер нь одоо шинжлэх ухаан гэдэг нь яг нэг ингээд жижиг юм яг тэр чигээр ингээд судалж байгаа. Энэ нь энтэйгээ яаж холбогдох юм гэдэг ингээд хоорондын харилцаа хумаарч гэдэг нэг бүрсэн ингээд багаар одооноос ингээд судалж явж байгаа учраас нэгдүгээр хугацаа их орно. Тэгээд цэгтаагүй гэдэг нэртэйгээр одоо ингээд айл хэдийн 5,000 жил 3,000 жил туршигдсан юм чи одоо батал ингээд судлагдаад эцсийн хариу нь гараагүй ингээд явж байгаа судалгаанууд ч гэсэн зөндөө байгаа байхгүй. Яг бодит амьдрал дээр сарахаар яг өөрнийхэн болохоор хэтэрхий секс эрхчлөө гэдэг талдаа би бол дуртай хүний бол өөрөөхөө сонс эрхтэй гэдэг ууг нь ингээд сонсоход гойч гэсэндээ энэний цаана нөгөө удаан хугацааны туршид гэр бүл болоод хоёр биеинтэйгээ илүү нөгөө сексийн таашаал гэдэг юмыг эрүүл мэнд талаас нь сэтгэл санааны талаас маш олон хүрээнд нэмж авч явахгүйгээр зүгээр л нэг шөнийн секс мэтэр юм сэтгэлгээтэйгээр хүү ингээд сексийг хөгжүүлээд хэтэрхий эрх төлөөний хувьсгал гэдгээр ингээд аваа явцсан бас жоохон сул талтай. Гэхдээ нөгөө талдаа бас нэг давуу тал нь юу гэхээр нөгөө дорныхыг бодоход илүү арай чөлөөтэй сэтгэлтэй секстэй. Тийм учраас илүү нээлттэй хүүхдүүд нь багасаа бэлэн бодлого авсан. Таахгүй таадагдаад байгаа юмудаа мэддэг, илэрхийлж чаддаг ийм боловч яг дорнтой харьцуулсан бол эрт биеийн харьцаанд орчдог. Тэгээ нэг хүнтэйгээ тогтмол одоо удаан хугацааны туршид амьдрахтаа тэр сексийн таашаалаа өшөө яаж авч явах вэ гэдэг гүн гүнзгий философийн жоохон тогтмол юм шиг надаас. Энэ нь судлаад өөрөө сураад явж байгаа хүний. Дорн дахны болохоор ялгаатай нь юу нөхөр хэтэрхий гүн гүнзгий философи байгаа юм ч жаахан баригдмал.
чөлөөтэй өөр илэрхийлж чадахгүй тэр дорны бас өөр соёл биш үү тийм нөгөө эрэгтэйгээ илүү төхөө хүнддэг эмэгтэй нь арай жоохон доогуур байр суурьтай эрэгтэйгээ нэг жоохон харсан байдалтай эрэгтэй л өөр нь ингээ болж ивэл эмэгтэй нь ерөнхийдөө жоохон би бол яасан чи ах вэ гэсэн байр та гэтэл нөгөө Европч юм болохоор яг ингээ адилхан нэг үе байгаа шүү дээ би бол 50 эмэгтэй гэдгийг мэддэг эмэгтэйчүүд нь ингээд нэг юм үзэл бодлын соёлын аюул олон юм ялгаанууд харагдаж байна. Би одоо ингээ Берлинд амьдарч байгаа чинь Герман Берлинийнхэн бол ерөнхийдөө юу бүгд өвшөлтэй. Энд чинь би бас айгүй олон юм харсан. Эхлээд бүр ингээ явдаг байсан. Манай хэлний сургууль яаж байгаа тэр уламжлалт бус сексийн тэр секси хандлагатай хүмүүсийн төв хэсэгт нь байдаг гэсэн. Тэгээ заримдаа өглөө хичээлдээ явж чи януурын марад эхлэл ангаад байсан бол одоо ажиллая тийм бол нэг давхар тим юм байдгийн байна. Окей гэд байдаг юмны таанд оруулаад хартдаг болсон байна. За тэгэхээр чи сая нөгөө секси энергитэй бие мэдрэх энэ төр гэж ярьлаа шүү дээ. Секс ихэд одоо секси энерги гэдэг юм байх нь тий. Тэр нь одоо яг юу вэ? Тэгээ тэрийг юу нь яаж яг удирддаг? Тэрийг сайн удирдах дээр л одоо надад илүү сайн гэсэн үг үү? Тийм. Тэгмээ секс энерги гэхээр ер нь яг дорн тахны янз бүр юу гэж үзэж байгаа юм гэхээр хүний одоо яг хүүснээс доош ингээд яг энэ дөрвөн уруугаа ингээд 50 цэг байгаа. Яг тэр цэг дээр хүний секс энерги үүснэ гэж үздэг байхгүй. Өөрөөр хэлбэл тэнцээ яг цаагаараа яг нөгөө Европын шинжилгээ ухаанаар одоогийн анагаах ухаанаар тайлбарлах юм бол юутай төгөж очих вэ? Тэнцээ нөгөө яг нөгөө секс эрхтнүүд байгаа шүү дээ. Үтрээ, төмсөг, түрээдчилгээ, өндгөвч гэх нөгөө бэлгийн харилцааны гол тулгуур юмуд чинь тэрний цаана байгаа гэсэн. Тэгэхээр тэр орчмын энерги өөрөөр хэлбэл тэр эрхтнүүд эрүүл саруул, булчин чанга, үйл ажиллагаа сайн байх юм бол ер нь бол тэр өөрөөр хэлбэл тэд нар ямар нэгэн байдлаар ялгаарчтай дааврууд нь ялгараас цаг тухайд үйл ажиллагаа зөв хийж болох юм бол энэ бас секс энерги гэдэг цаагаараа нэг хэд нь бол ингэж ойлгож болно. Гэхдээ энэ бол тэрнээс илүү давсан ойлголт. Одоо яг тэр эрхтнүүдээс давсан ойлголт. Секси энерги гэдэг маань өөрөө яг тэнд үүссэн гэж байна. Үүсгэх гол процесс суурь нь юу вэ гэхээр ерөөсөө арц яриад байгаа чинь нэгдүгээр чанга байх хэрэгтэй эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Хоёрдугаар хамгийн гол нь тэр секси энерги гэдэг юм үүсэх. Тэр чинь өөрөө ингээд хүн амьд л байгаад эрүүл сарууд бэлтэл бол цаг тутамд минут секунд бүх секси энерги өөрөө цаанаас ялгарна гэж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үгээр цаагаараа нөгөө дэлхийн даавруудыг хэлээд байгаа юм л да ер нь бол одоогийн шинжилгээ ухаанаар. Тэгэхээр даавар гэдэг юм чинь бид нар хоол идэл бол тэр чинь ингээд цаашаага боловсруулж явсаар байгаа л даавар одоо хүмүүсийг ялгаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ секс энерги гэдэг зүйлийг удирдах хамгийн гол зүйл нь эмэгтэй хүний эрэгтэй хүний үед баг зэрэг одоо ялгаатай гэж хийж байна. Яг нэг юм секс энерги гэдэг утгаараа нэг ч гэсэндээ эмэгтэй хүний хувьд секс энерги жишээлбэл яг гэдэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маань өөрийгөө ажиглах чадвар жоохоо байна. Одоо яг нэгсэндээ сэтгэлгээний хувьд эмэгтэй хүн маань тархин яг секс хийж үедээ яг секс дээр оршиж чадахгүй өөр гадар байж байгаа. Бодол нь шал өөр гадар. Өөрийнх нь язарсан гидсээр явж гин, эсвэл үндсэн мемэн дээр явж гин, эсвэл маргаашийн өглөө хүүхдийн өмсөг одоо сургууль явах хугацаа эндүүлсэн мэт үгүй эсвэл өглөөний цанд юу идэх вүлээ, яага ядаргаатай унтаж амах юмсан ч гэдэг юм те. Янз бүр үнэрч байгаа одоо ямар заваа энэ амнаас яасан муухай өндөр үнэрчдэг юм бэ ч гэдэг юм. Ингээд нийгмгүй юм дээр одоо бодол нь ажиллаж идэг гэсэн. Тэгэнгүүт нөгөө секс энерги гэдэг юм чи ууг нь бол цаанаасаа байгалийнхаа жамаар бол үүсчил байдаг. Гэтэл тэрийг өшөө илүү дээш нь тордоод өсгөх ажиллагаа аль хэдийн үүссэн байгаа энерги ашиглах тэр нөөцөө ашиглаж сурах тэр чадвар эмэгтэйчүүдэд чадсан. Яагаад тэгэхээр эмэгтэйчүүд одоогийн эмэгтэйчүүд одоо сапиенсийн үе одоо хүн одоо нэг сапиенс гэж чи одоо бидний өвгдөөс бараг 10,000 жилийн өмнө амьдарч байсан үеийн эртний хүмүүс шүү дээ. Тэр тэдний үед яадаг гэсэн хэрэг өдөрт ерөөсө 3-4 цаг л одоо яг ажил хийдэг. Бусад үед ерөөд ингээд тайван сайхан амгалан хийдэг харилцаад байж байгаа. Ийм орчин үеч байсан хүмүүс одоо ч маш олон цагаар ажиллаж байна. Наашаа цаашаа төгжрээ нүнд явж байна. Дээрээс нь хүүхдүүдэд авчирч байна.
ажиллаа хийж, нэрээ хоолоо явж, гэрээ цэвж, тэр дээр үед чинь бид нар яах юм жижиг нэг овоохоо шиг юм чинь цэвэрлээд байх юм байхгүй. Хэдгээ аягч баг тэр үед байгаагүй. Хоол хийх гэж төмөн жумын хэрэглэхгүй тий. Айгүй тийм хялбар амьдардаг байсан байхгүй. Гэхдээ одоо нийгэм хөгжөөд байгаа нэртэй эсэргээрээ илүү ингээд эмэгтэй хүнд аюул тийм ачаалт аюул хэцүү болоод байгаа юм. Тэр утгаараа хүүхдүүдэд дуулсан сексэнд хөдөлж өгч юм орой даалгаврын хэлж ингээд эмэгтэй хүний хувьд тэр сэрэлтэйгээ танилцах тэрийг удирдах ойлгох тийм цаг та байхгүй. Завгүй. Тэгээд нөгөө ажил хийгээд байгаа хүмүүс чинь аюул тийм механик юмнууд хийж байгаа учраас урлагийн хүмүүс бол арай байгаагүй. Гэхдээ нөгөө яг энэ нэгэн бодлогч ч юм уу тоотой нэлээд зурцдаг, компьютертэй нэлээд зурцдаг, суугаа зэрэг юм. А ууг нь бол ялгарч байгаа. Гэхдээ бусад юмдаа дарагдаад өөрөөр хэлбэл ерөөсөө эцэг ядаргаандаа дарагдсан эмэгтэй хүний ч нөгөө аль хэдийн үүсчээд байгаа тэр секс энерги гэдэг юм аа цаадаж ашиглаж чадахгүй ямар ч сэрэлгүй юм шиг уур тавьчтай гой ханамжтай биш. Тавиад идэх ч гэсэндээ энэний цаана дараагийн шатны юм. Тэрнээс наа асуу нэг юм өнгөрч байгаа тийм. Тэр утгаараа хүний жаахан нэг юм хэцүү. Гэтэл эрэгтэй хүн чинь болохоор өөрөө байглаасаа секси энерги нь өөр аягүй тийм хурдан одоо илүү тийм алс шиг гэсэн үг тийм. Тийм учраас өөрөө ойлгоход ч амархан хизээл бол хизээ секси энерги нүүр зэнд ашиглах чадамжтай эмэгтэй хүмүүсийг бодоход тэр утгаараа эрэгтэй хүн бол яг хэрэгтэй үедээ секси энерги ашиглаад харилцаанд ороод тавьдаг 50-40 удаа явчихдаг. Гэтэл эмэгтэй хүн болохоор амьдрал хажуугаар секси энерги ойлгоно гэдэг чинь чиг алаан байхгүй гэдэг шиг ийм процесс болчих жоох байхгүй. Тэгэхээр миний хувьд бол ерөн голдууд гэхгүй яг энэ секси аль хэдийн байглаас ингээд урсаа байгаа зогсдоггүй юм гой нөөцөө хэрхэн яаж ашиглах вэ гэдэг зүйлээр идэхгүй ажилладаг гэсэн. Түүнээс огт байхгүй юмыг хүчээр тэр хүн суултаад байгаа биш. Секс энерги гэдэг чинь ерөөсөө эмэгтэй хүн бодоод төрсөн нь бол өмнө чинь ажиллаж байгаа бол тэр хүн дааврууд нь ялгарч байгаа секс энерги гэдэг юм чинь аяндаа ингээд нөхөн үрчгэн гэсэн дээрээ эд яг нөхөн үрчгэн гэсэн дээрээ байгаа цэвэршээгүй цэвэрсэн ч гэсэндээ секс энерги гэдэг юм маань бас ялгарна. Энэ бол ингээд явж ид байгаа хүн л бол одоо ямар нэгэн хүнд өвчнгүүд бол тэр секс энерги бол тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээндээ их бага одоо яг ямар үгүй тийм хэмжээнд бол тогтмол ялгардаг. Эрэгтэй хүний хамгийн чухал дээр секс энергийг яаж одоо татгааж илүү секс энерги нь огцом ингээд нэмэгддэг эрэгтэй хүний тэрийг ингээд илүү сайн удирдах сургууль хурдан тавих гэдэг юм зүйлээ. Тэгээд тэр энергийг удирдах сурна. Сексийн энерги биеэрээ буцааж тарааж өөрийгөө тайвшруулж тэгээ харилцаагаа удаан үргэлжлүүлэх процесс нь эрэгтэй хүн аяг бас нэг ур чадвар сурдаг. Эмэгтэй хүний болохоор нөгөө секс энерги гэдэг юм а өдөөх тал дээр илүү ажиллах шаардлагатай байдаг юм. Одоо л ойлгож байна. Секс энерги гэдэг юм чинь. Уртан тавиад идэг хүмүүс чинь тэрийг гомдтал сурч байгаа шүү дээ. Энергиний газар хуримтлагдчихал байгаад байгаа биз дээ. За сая ингэж ирсэн шүү дээ. Эмэгтэй хүн айгу бодол ихтэй тэгээд яг тэр моменттой байж чадахгүй. Яг гоё тэр эд моменттой байх үе дээр шал ондоо юм бодод идэг гэд. Энэ дээр бас нэг одоо охтууд бүгд л тэгж бодох. Яна би энэ чинь нэг хил илүү нэмсэн чинь хайртай. Яна харагдаж байгаа л мэдчихэж байгаа л үг ингээд идэг. Би нэг юмнаас уншсан чинь эрэгтэй хүн яг тэр сэрэл хөдөлж байгаа тохиолдолд бүр тийм юм руу юу ч хартгүй юм лээ шүү дээ. Хартгүй гэдэг ч л шүү дээ. Тэр яг тэр урд нь байгаа эмэгтэй хүн бол баг ертөнцийн авраг хамгийн сайхан эмэгтэй шиг харагддаг. Яг тэгээд ингээд секс үйл ажиллагаа дууссаны дараа хэсэг хугацааны дараа эргээд тэр хэвийн байдлаа шилждэг гэх. Тэгээд тэрнээс хойш би ийм юм байна гэдээ ойлгосон. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Тэгээд бас дахиад нэг нөгөө эрэгтэй эмэгтэй хоёрны сэрэл хөдлөх хугацаа чи шал ондоо штэ. Эрэгтэй нь бол амар хурдан эмэгтэй. Тэгэхээр эрчүүд тэгж бодоод идэх юм шиг байгаа. Аюу хурдан ингээд бас бодоод идэх юм. Тэр чинь шал үгүй штэ. Тэгвэл яавал эмэгтэй хүний сэрэл одоо
хөдөлтийн тэр хугацаа нь хэр удаан уртын тэр талаар нэг гоё биднэрт тайлбарлаад өгөөч. За эхнийх нь оргонгууд нөгөө эмэгтэйчүүд маань бодол нь яг секс дээр байхгүй гэж шүү дээ. Секс гэдэг чинь өөрөө эхийн харилцаа чинь өөрөө яг тэр хийгдчих хугацаандаа бид нар яг бясалгал хийгээд байж байгаа. Өөрийгөө таних процесс, өөрийгөө ажиглах процесс, өөрийгөө сонсох процесс. Ерөөсөө л яг тийм болж байгаа. Болж гин үү, миний сэрэл хаана гэж дөнгөж хийж гин үү, одоо тавих гэж гин үү, те надаа яг яахаар илүү гоё байгаа юм. Амсар дээр нэхэр гоё юм уу, гүнзгий ихээр гоё юм уу, хөхөө хөпүүлэхээр гоё юм уу, хөхөө чимгүүлэхээр гоё юм уу, базуулахаар гоё юм уу. Бүгднийг ажиглаад хийчих ёстой цаг үе. Ууг нь бол тийм. Тэгэхээр эн чинь нэгсэндээ миний сэрэл би өөрөө юунд дуртай, юу надад илүү таалагддаг, ямар үедээ би илүү гоё байд юм бэ гэдэг юм аа ажиллаж явах юм процесс. Тэгээ яг энэ үед чинь бүр ингээд судалгаа хийсэн байгаа байхгүй тархины MRI хийгэнгүүт юусоо яг гүн бясалгалын хэмжээнд утсан юм шиг тийм тархины зургийн бичлэг гардаг байхгүй. Яг одоо секси маш өндөр таашаал яа ингээ хоёулаа секстэй бүрэн хараа таашаал авч чадж байгаа үед гэсэн. Тэгэхээр бясалгаангууд зарим хүмүүсийн хувьд бол нэг өөрөөс нь айгүй хосолч юм шиг ингээ явж байгаа. Яг үүндээ бид нар сексийг яг тийм та яг ингээд цагаа зураг сексээ зураг хийж тамар тийм нөхцөл байдал бид нар олдог гэсэн. Нөгөө талаасаа яг тарихыг яг тийм хугацаанд бид нар бас тодорхой хэмжээнд амрааж чаддаг. Дахин ачаал байж чаддаг гэсэн. Яа тэгэхээр тарих өөр айгүй ачаалтай ажилдаг. Тэгээд дээрэс нь зүрх тарих хоёр ч ерөөсөө огт амардгүй эргэтэн штэ бусад эргэтнийг бодоход. За элэгчин бол шөндөө тодорхой хэмжээнд хоолунд идэггүй байх юм бол нэг хэсэг хугацаанд баг зэрэг амс хийгээд ходоод өнтер чинь бас нэг амар штэ ажилтсан. Зүрх тарих хоёр чинь ерөөсөө амрахгүй байнгын үйл ажиллагаагаа ингээд хянаад явж байгаа. Тэгэхээр нөгөө энэ дээрээс нь нэмээд бид нар чинь эмэгтэйчүүд угаасаа одоо нөгөө эрэгтэйчүүдээс арьсан гэхт чинь 7 дахин мэдэр гэж байна. Өөрөөр хэлбэл ер нь бол тийм эмзэг мэдрэмтгий тийм хүмүүс юм шүү дээ. Тийм учраас гадны хэрэгтэй эргүү босон болоогүй үгэнд аюу автамтгай. Тийм мэдрэмжийн өндөр учраас одоо яа гэм миний юм болохгүй одоо ийм тийм гэж одоо аюу олон юм хэрэгтэй эргүү юм санаа зовж явдаг хэрэгтэй үнэг бодох. Тийм нарийн торгон мэдрэмжтэй учраас юм тийм байна. Энэ дотроо ахаад эмэгтэй хүн дотроо зарим нас нэг жаахан иршүүд ихэр оргийн тоодгүй юм байхад зарим бүр хит ингээд нөгөө ялхамсуу одоо ингээд жижиг шаж юм болгоно ингэж учир холбогдлог бол ач холбогдлог бол асуудал болгоод ингээд боддог хүний бас зам төлөв онцлог явж байгаа. Ингээд бодоод дахаар эцсийн дүүндээ юу болж байгаа юм гэхээр нөгөө секс чинь нөгөө бясалгал биш эсрэгээрээ зүгээр нэг тамийн ажил болж байгаа. Хурдан дуусаасаа гэдэг ажил руу явж байгаа. Ядаргаатай унтмаар юм. Тэгтнэггүй энэ сексийнхаа ач холбогдлын аягуулсан өргөн цар хүрээгээр ингээ хараад ойлгоод хэлэнгүүт эмэгтэй хүмүүс яадаг гэхээр энэ чинь надад айгүй ашигтай юм би ингээ зүг их юм бол надад илүү ашигтай юм шүү дээ би ингээ тэр шахаасаа илүүтэй ашигтай байдлаар ингээ өөр нэгэн л секс хийж байгаа юм чинь дургу ээжснээс дуртай хийчих юм бол би бас ингээ би зүгээр тоглоомор тэгдэг байхгүй юу шал бимээ ашиглуулж яхаар адилхан л ашиглацаа хийгээд дуцалтаа гэдэг байна. Одоо муухай гаргах юм бол тэр яг энэ юм руу орно гэдэг чинь эмэгтэй хүний бас нэлээд тийм юуста ажиллагаа шаардсан тийм амархан бас биш. Ялангуяа нөгөө жижиг шажиг юм аа ингээд том юм болгож харддаг боддог тийм эмэгтэй хүний бас тийм. Миний хувьд ч гэсэндээ анх ингээд баг 10 жил өмнө миний хувьд дөнгөж хичээлж чаддаг. Энэ чинь давхаар ингээд тэгэл нэг хаяад нэг тавьж тэгэл нөгөө янз бодоод норч ирээс нөгөө өндөр энэ муу намайг ингэж хэлсэндээ тэгэл нөгөөх нь бодогдоо. Эсвэл 7 хоногийн өмнө энэ намайг ингэж хэлж ийсэн бистэй ямар нүрээрээ намайг ордож байна юм гээл ингээд бодоод хөвчих үед тавих. Нөгөө хамаг юм байх болчих. Тэгэхэд одоо яаж ийм нөхөр хүн өөртөө ажиллаад ерөөсөө сэтгэл зүйтэйгээ ажиллаж байгаа юм чинь давхар сэтгэл зүйн имчилгээ бол явчихдаг байхгүй. Яг өөртөө ажиллаад ингээд яваад байх тусмаа өдөр нь юу гэжсэн ч гэсэндээ 7 хоногийн өмнө тэр хүн намайг тоглоом шулуумаар ямар нэгэн байдлаар хэлсэн байсан ч гэсэн тэр үг чинь нөгөө түр хажууд шихэд парклаа тавиад тэгээд шууд секс рүү ордог. Ийм төвшөнд ингээд очиж болдог. Ерөөс аюу тийм урт хугацааны дадлах хэрэгтэй болно гэсэн үг тийм. Тэгээ энэний тулд эмэгтэй хүний хамгийн чухал юм нөгөө өөрийнхөө бие организмаа энэ нүдэнд ил хардж байгаа бие организмаас л тэрнээс нөгөө датагаа сэтгэл зүй инээ тэр юм байгаа хүн ажиллах гэх тэрийг нөгөө гарт барьж нүдэнд хардах учраас нөгөө яг нэг ажиллагаа хийж байгаа хэрэгтэй. Тэгэхээр яг нүдэнд ил харж байгаа бие организмаа
Яг зүгээр байгаагаар нь эхлээд сэрэл мэдрэмжийн хувьд хүлээн шуураад одоо ажиглаж тэрийг өвдөөд цахим болчихлоо. Одоо ингээл заа ингээд сэрлээ сайхан ажиглаад дэшээ доошоо явчихна. За хүүхэн дээр ингэж сэрэл үүдтэй мэн ингээд бодох байдлаа эсэргээрээ миний хүүхэн өвчтсөн штэ. Хүүх ядарсан байна ч гэдэг юм. Ингээд нөгөө сүрэг бодол ороод ирэх юм бол нөгөө секс ярьсан дэр яг энэ талхан бааж байгаа. Тэгэхээр нөгөө ийм тул хийдэг гэсэн багхгүй юу? Нөгөө хандлага зөв болгох. Тэгээд яг энэ сэрэл гэдэг утгаар нь зөв тань. Зүгээр сэрэлтэй байна уугүй юу гэдгээл чек гэж энэ цаалыг хийж байгаа. Аны би муухай байна уу? Ядарсан байна уу? Тэр юусэн хин ч асуугаагүй гэж ойлгох гэсэн юм. Тэгээд төрсөн байна уу? Төрөөг байна уу? Ядарсан байна уу? Ядрааг байна уу? Хамгийн гол нь тэр цаана нөгөө бэлгийн даавар дур бүсэл гэдэг юм чинь байгаа л бол хүн нэг чинь нөөцөө ашиглаад сэрээгээд удирдаад янз янзаар өөрийнхөө хэмжээнд өснөр удирдах юм боломж байдаг. Тэр эмэгтэй хүнийд бол хамгийн суур юм нэрээс ингээд өөрийгөө таних хэрэгтэй ихний ээж юм бодоод биеэсээ хэлсэн. Бүх бие тэмтэрч үзээд хаана ямар сайхан гоё юм байна гэдэг. Одоо майж тийм үү, чимэгт юм уу, зарим ингээд жоохон ширүүн хазууд дуртай хүн байж болно. Чанга чимхүүл дуртай хүн байж болно. Зарим зүгээр имрүүлт дуртай хүн байж болно. Яг яавал өөртөө таатай мэдээ. Ийм процесс аягүй. Тэрийг юусоо хийдэг баг. Энэ эргэтэйгээ хайх хэрэгтэй гэж ойлгочихно. Эргэтэйний ганц хоёр нэг гар нь ганц нэг явсан бодоод дараа авчихна. Тэгээд тэргээ өөрөө насан туршдаа хийж үзээгүй, ойлгоогүй, мэдээгүй хүн чинь эргэтэй л намайг тойрцтай гэдэг үзэж байгаа. Тэгээд эргэтэй хүн бол яг өөрийгөө 100% тойрцтой тийм үүрэг хариуцлага өгөхгүй. Би өнгөрсөн жил нөгөө чиний яриас одоо нөгөө чиний нөгөө групп байдаг штеп. Ингээд видео зөвлөгөөнүүд бичиж тавьчихдаг. Тэр группээс илүү чиний нэг ярилцлаганаас ойлгож ирсэн аахгүй. Бас яг л тийм уламжлалт бодолтой л хэлээ л та. Эрэгтэй хүн намайг ангах ёстой ч гэдэг юм. Тийм хүйцэлтэй. Тэгсэн чи цацаа юу ээвгүй штэ. Харин ч чамааг ингээ гоё таашаал авах чинь илүү хоёр гар гоё уруул. Ингээ бас туслах юм байна штэ. Сайн ашиглаач гэлтгсэн чи би нэр тийм юм биш үү? Яагаад би тэгээд тийм сонио бододсон юм бэ? Нэр тийм байна. Одоо өстой нэрээ ингэж харуул бас их зүгээр юм байна гэж хойд бодож байсан байхгүй юу? Тэгээд энэ хандлага маань өөрчлөгдсөн. За тэгээд бас сэтгэл судлаачдын нэг ингэж ярьдаг. Ирчүүд тандаж ингэж ярьж байгаа сэтгэл судлаачд яадаг вэ гэхээр эмэгтэй хүний сэрэл удаан бидрийнхээс ондоо. За ондоодоо яадаг ямар ондоо вэ гэхээр бидний сэрэл бол айгу хурдан хугацаанд ингээл зүгээр харахын төдийд л би болчдөг зүйл. Эмэгтэй хүний сэрэл хайр халамж үйлдэл төр эхэлдэг юм аа. За яах вэ гэсэн чи өглөө ажилдаа явахдаа ихнэрээ үнсчихээ. Бүрхэ харагдаж шүү. Хайртай шүү гэж үнсчих. За тэгэнгүүт чи тэр чин чамд одоо нэмэх 5 хоног өгч 100 хоног хэрэгтэй гэж бодох юм бол нэмэх 5 10 хоног. Тэг өдөр байж хахад нэг гоё хөлт мессеж үччихээ. Өнөөдөр өглөө гоё харагдчихсан ч гэдэг юм уу. Өнөөдөр өдрийг сайхан өнгөрөөгөө эсвэл хоолоо идсэн үү? Халуун хоол идээрэй. Бити ядраараа гэдэг нэг юм өдөртөө 2 мессеж үччихээ утсаар. Анууд чи цуглагдчихнаа. За орой орохдоо заавал цэцэг авч явах. Цэцэг аваад очимоор байх юм бол цэцэг аваад ор. Нэг юм аваад ор альс тий. Би чамайг халамжилдаг шүү, боддог шүү гэдгээ үйлдэлээд батлаа. Нэг шоколад ч юм уу зүгээр нэг жижигэн дуртай амьстай ганцхан шахгийг байв чамаар ингээд тавсан. Харагт чи дуртай штэ. Таваад өгч. Аваад ороо. Тэгээ хоол хийж яхад нь одоо тий бүслэгийг нь тэрвэрэд ингээд өнсөөгт ямар гоё харж штэ гоё мэдчихэж шүү. Чи тийм үү? Тэгээ орой гоё хоолоо идэ тэгээ гоё ингээд бүтэн өдрийн програм. За ингээд орой болтол чинь эмэгтэй чинь чамаа бүр хүсгийн дэдэр хүсээд байж байгаа одоо өстө жинхэнэ ийм байдлаар эрэгтэй эмэгтэй хүн ялгаатай шүү гэж ярьчихсан байхгүй. Тэгэл би ийм байт юм байна гэж ойлгож ирсэн. Шалгандаа юм. Хараа ийм байгаа байхгүй. Яг ирчүүдэд бол яг саяны зүйл бол яг nice. Одоо яг ирчүүд бол ер нь ингэж харилцсан шүү дээ тийм эмэгтэйчүүдтэй. Яг л орой л нэг өөртөө секс нэртэй болон готл нэг өөрийнхөө хэрэгсээ хангах юм шиг гинттэй ярьж авч ирсэн. Бусад үед нь болон гот хөлдөө төмс царайлал явж идэг штэ манай ялангуяа манай Монгол ирчүүд дийлэнх нь. Гэтэл нөө Европ соёлтой ирчүүд ч юм болохоор Европ ирчүүд ч юм болохоор тэрийг мэддэг аль хэдийн багасаа тэргээ сурцсан тавхан хэмжээний ингээд
одоо юу гэдэг халамжлал юм уу тэрийг хэлдэг. Гэтэл Монгол ирчүүд ч юм болохоор хийх тийм биш шүү дээ. Тэгтэл одоо би ингээд олон эмэгтэйчүүдтэй ажиллаж явж байна л да. Хамгийн гол нь нөгөө ирчүүд нь энийг бол одоо ярьж байгаа ч гэсэн нөгөө манай ирчүүд маань энийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь бас хөдөлгөөн тийм сайн бас биш байгаа даа. Яг зарим нь ойлгоод ихнээс ингэж л байгаа. Гэхдээ маасаараа нийтлэг нь нөгөө дуугай, дотгошоо сэтгэл мэдрэмжээ ингэж зөрөгтэй илэрхийлж чаддгүй, үнсэх хэрэгтэй үгүй гэж баг мэддэггүй. Тэгээд тэр нь нөгөө эмэгтэйгийн хувьд ч угаасаа ингээд дадал болсон, суудсан. Намайг үнсэж гисэн үг хэрэг хийж мэддэггүй. Зүгээр л ингээд нөгөөх нь гараад явж идэг. Тэгээд үлдчихэл байж идэг. Тэр нь зүгээр л энгийн үнцэгдэл. Одоо Монголд бол одоо тийм байгаа юм л та. Тийм учраас юу гэдэг нөгөө эмэгтэй хүмүүсийн хувьд чинь нөгөө өөрөөс тодорхой хэмжээнд нэг секси хайлтанд орж байгаа юм чинь зүгээр тэр хүнд нэг ашиглуулад байгаа юм шиг биш. Өөрөөс тодорхой хэмжээнд нэг таашаал аваад нэг бас нэг гоё мэдрэмж авах хэрэгтэй шүү дээ тийм. Тэр утгаараа яг одоо нэг иймэрхүү ирчүүд дээр нөгөө хийхийг хүлээсээр байж нөгөө үнийг тулж хүүг хичээр нөгөө манай Монгол ирчүүд чинь загнуулаад хэрүүл хийсний дараа санаад нэг юм уу хоёр юм. Тэгэл мартчихна. Аюух тэгж гомдож боддог байхгүй. Таны ингээл уугнүүд ингүүл гоёо тийм ингээл хий. Даан ч ингээд манай нөхөр баяр ёслоор нэг албан ёсны билийг өгөл юмсэл тэгэл мартчих юм. Яаж ингэж өдөж тунгаад хүн тийм байхгүй гэдэг. Ингүүд нөгөө тэр хүндээ 100% найдаад өгчих юм бол эрэгтэй хүн өөрөө ийм угаасаа хүүсийн онцлог яг ийм зориулдаг хүмүүс байхгүй. Яг нөгөө суур юу тэр хүмүүс чинь сорилтонд илүү дуртай ажил хэрэг нь яг өөр нь хамгийн гол point учраас тэгээл нялуураад өдөр болгон үнсэл хайртай шүү баяртай мааштай масын 90% тийм биш угаасаа бүр гений хатв шиг яг ингээд өдөр болгон үнсэл баяртай сайхан уу арай гэж ингэж байгаа ирчүүд маань яг өндөө бол мас нийт ирчүүдийн нэг 10% 12-тэй байвал нэг юм 2 юм. Тэр нь ингээ бүр нэг судалгаагаар гараад ирсэн юу гэх юм нөгөө хүүсэн солигдсон буюу одоо нөгөө эмэгтэй тарихтай эрэгтэй хүн гэж үздэг. Тэгээд тэд нар чи өөрснөө гэр бүлдээ аягүй тийм халамжтай, өөрөө тийм тэрүүлж янз бүрийн тийм халуун дулаан яриа өрнүүлэх дуртай, тэгээд хамтдаа хоод идэх дуртай, гэрээ ажил хийх дуртай тийм. Нөгөө мас ирчүүд нь 190% нь болохоор гэрээ ажлаас бараг илүү цухтаагаад ажил дээрээ гол ингээд анхаарлаа төвлөрүүлж явж тэдний боогоо чухал. Яа тэгэхээр нөгөө эрэгтэй хүн ч өөрөө төрөлхийн амьдралынхаа утга учир уянга би яг юуны төлөө амьдраад байгаа гэдэг нь нэрс тайгуул өөрөө л нэг юм баатарлаг би хинбэ гэдэг асуултын хариултаа олгоод насаар ингээд одоо нэг аялаад гараа явчихсан юм. Эмэгтэй хүн ч болохоор өөрөө хүүхэд төрүүлдэг учраас би яг хиний төлөө ингэж амьдраад байна гэдгийг зүгээр хүүхдээ хараад ойлгочтой гэж байна. Яг тэр утгаараа нөгөө ирчүүдийн хувьд бол нөгөө эмхнэрээ байнга үнсэж өнгөж арчилж тод халамжлах нь болохоор тэдний хувьд дандаа 2 нэмж. Эхний нэмжт юусэн ажил. Мас ирчүүдээ. Тэгэхээр нөгөө эмхтэйчүүд маань яах вэ гэхээр хэрвээ тийм эрэгтэйлэг тарихтай эрэгтэй хүнтэй суусан аюу тийм ажил хэрэгж бочин шүрмсгтэй сахар цамбаантай дуу хоолой бүдүүн ер нь нэг юм ингээд нэг жоохон түрхэн төгшин дөө нэг ийм эрэгтэй хүнтэй бүдүүн хатуу том бихтэй ч юм уу ийм хүнтэй суусан бол тэр хүн чинь жаахан иршүүд тарихтай. Тэгэхээр өчиргүй өдөр болгон таныг үнсээ те ингээд хүн хайгтай бас чадах нь үгүй анзаараараа хэрвээ чадахгүй байгаа байвал хэдүүлээ яах вэ гэхээр бид нар өөрснөө очиж тэр юм авч суу. Тийм нөгөө бид нар чинь тэрийг авах гэдэг гол хүмүүс шүү дээ тий. Тэд нар чинь үгийгээд нөгөө гендээ тийм юм нугасаа бага болоо учраас тэрийг бид нар ингээ авч сурсан. Тэр нь яах вэ гэхээр өөрийнхөө хүсэж байгаа авах гэдэг юм хэлэх тодорхой хэмжээнд бид нар үйлчлээс юм гэсэн ингээд хийчихгүй хаа гэж годоод ингээд дотроо бодоод авах биш гарахаас өмнө намайг үнсчих багтаа гэж бодоод авах биш. Очоод яг гарах чад нь очоод шуугаад цорвоодгоод ингээд зүсдэг ч юм уу. Тэгэхээр чи тэр хүн хараад ойлгоо шүү дээ. Ингээд үнсүүлэх гэдэг байгаа юм байна. Эсвэл очоод одоо яа тийм цэврэнгүүтээ за намайг нэг хас өмнө намайг нэг гоё үнсчих гэдэг юм. Ингээд нөгөө сануулаад нэлээ удаан хугацаанд дадчихж нөгөө ирчүүд маань механикаар нөгөөдгөө чийжилж аянда хар аянда өвдөх хэмжээнд чинь гэдэг. Тэгээ энэ дээр нэг тийм ялгаа байна. Одоо Яг тийм одоо цэцагийн яаж байгаа тэр өмнө байхгүй. Тийм бүх ирчүүд тэгдэг гэж угаасаа байхгүй. Тийм учраас ирчүүдэд тийм болгох гээд
эрэгтэй сэтгэл судлаач нар энийг ярьдаг байхгүй. Үгүй ээ, ийм ондоо байгаа шүү. Ингэдэг шүү. За та нар тэгчээрээ гэд яриад байгаа байхгүй. Тэгээд яг саяны цацаагийн хэлсэн чинь хийдэж штэ. Очвол яг гарах гэж байж. За ингээд байж өмсөдгий. Тэгэл мэдээж хайртай шүү. Өдрөг сайхан өнгөрүүлээ гэ гарахад тэр юм чинь бас нэг одоос нэг юм хэлнэ дээ. Тэгээ тэр чинь ингээд байг хийгээд байхад нөгөө чинь зуршил болоо. За энэ нэг юм ингээд дуртайгаад идэв. Гэт аянда болдгийм байх. Гой санаа байлаа. За тэгвэл хараа. Эрэгтэй нөгөө эмэгтэй хүнийг хангах ёстой шарын нэмэлт байгаа гэж хоёлаа хэрэгцтэй. Ингээд идэг. Эмэгтэйлэг байна, секси байна. Эмэгтэй хүн бид нар бүгд эмэгтэйлэг баймаар гэдэг. Эмэгтэй байх дуртай байдаг. Тэгвэл эмэгтэйлэг байна, секси байна гэдэг хоёр ч хоёрондоо ондоо юм уу? Аль секси бүсгүйг амар гоё гэж хараад байдаг. Бүгд секси байх ёстой юм уу? Юу нь яах ёстой? Нэгдүгээр секси гэдэг ойлголт өөрөө бас одоо 100-100-аараа ойлголт өөр байгаа. Яг одоо үеийн тренд секси гэдэг ойлголтыг ондоо гэтэл 1950-60 оны үед байсан секси гэдэг ойлголт ч ондоо. Үе үеэрээ ондоо байгаа байхгүй юу? Одоо секси гэхээр чинь ингээд аюу гой том өвчтэй, гой том хөвгтэй тийм эмэгтэйчүүд ихтэй баг зэрэг юм бүр амар тийм нэг махлаг биш тийм эмэгтэйсэн бол 50-60 оны үед чинь нэлээд тийм махлаг мөлтөө одоо тийм үйл тогтоож идэв юм ингээд яг юуг нь судлаад үзэхээр ингээд үе үеэр өөр юм юм. Тэрний секси гэдэг ойлголтыг дээрэс нь эрэгтэй хүн өөрөөр ойлгоно, эмэгтэй хүн өөрөөр ойлгоно. Насны хувьд бас өөрөөр ойлгоно. Тэгэхээр энэ чинь яг хэний хувьд асууж юм гэдгээс шалтгаалж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үгэн дээр ингэж төөрөхдгүйгээр зүгээр яг эмэгтэй хүн гэдэг талаас нь илүү яриа явуулдаг. Илүү зүгээр. Тэгэхгүй нөгөө яг секси эмэгтэй байх гэдэг дээр чинь хитрхи их бүрээ хэмжээнд хязгаарлагдаад том өвчтөл бол секси гэ ойлгочлаа гэж бодоход тэрөө тэгээ том өвчгөө өвчнийхөө бутын хөгжүүл чадаагүй тийм эмэгтэй байвал өөрөө секси биш юм. Энэ яг тэгэх гээд байна. Тийм бас. Тэг мөн хэлэх гээд байгаа байхгүй бас. Тий. Тэгтэл одоо чи бодоод үзчихсэн юм. Одоо ингээд жишээлбэл би чи ингээд 3 төрсөн. Би угаасаа жижигхэн хөхтэй хүн. Тэгээ 3 төрөөд өөрөө хөхсөн. Миний хөх чинь жижигхэн бараг байхгүй. Тэгээ одоо би секси биш гэж байгаа юм. Тэгээ чи айгүй тийм сонио ойлголт тахгүй. Тэгээ би секси биш мөртлөө тэгээ одоо би секси болгондоо тавьдаг байх уу? Эмэгтэйлэг шүү дээ. Тэгээ ингээ харах секси том өгцөгтэй гэж болно. Тэр хүн секси болгондоо тавьж чадахгүй тавьдаг өгөөгээ ч мэдхгүй тэгээ явж ир тэрийг одоо секси гэж нэгж болохгүй байхгүй. Гэл инхээр чи нөгөө энэ айгуу тийм сонио ойлголт тахгүй. Яг секси тэгж хэлнэ гэдэг чинь ер нь бол тийм яг тоочны тийм гэдэг ойлголт юм. Гол нь миний асуусан санаа гадна нөгөө нэг гадна үзэмжтэй амар төлөвлөхөөсөө илүү дотоод өөр төрөө төлөвлөд угаасаа бид нар байгаагаараа гоё эмгтээлэг штэ эмгтэл хүн болоод төрчих юм эмгтээлэг тэрний орон зүгээр эмгтээлэг байх тал дээр илүү төлөвлөмөр юм байна гэж би сүүлийн үед бодод байгаа байхгүй. Яг муу мэдлэгмэр байгаад идэх байхгүй. Тэгсэн. За эмгтээлэг дээрээ тавь гэж төлөвлө бодчих. Тэгээд жим явж чад бөксөө хөгжүүлмээр яг байгаад идэг. Тийм. Тэнгүүд одоо жишээлбэл хоёулаа ингээд за жим яваад бөксөө өвзөний булчингаа хөгжүүлнэ гэж байгаа. Тэнгүүд нөгөө гадна талаасаа харагдах талаасаа илүү гоё харагдана. Гэтэл энэний нөгөө цаана ирж байгаа утга учир тэр гүн холбоог нийлүүлсэн хадаад гарчвал бүр илүү сайн. Жишээлбэл тэр өвдний булчин чинь хөгжүүлэхийн тулд арч гороолын булчин давхар хөгжиж байгаа. Тэгээ арч гороолын булчин хөгжин гэдэг чинь бидний өвтрэний ашигтанд илүү ач холбогдолтой. Эргээд нөгөө секси сэрэг гэдэг юмд ач холбогдолтой. Тэгээд эргэтэд өгж байгаа таашаал нь ч гэсэн илүү өндөр. Тэр утгаараа ингээд гадар хоёр маань хоёулаа ингээд гоё болж байгаа гэдэг утгаараа явбал одоо юу юм илүү гүн гүнзгий философик ойлголт нь орж иж байгаа учраас тэрийг ядаж тууштай юм. Гэтэл нөгөө зөвхөн гадаа тал дээр өнгөцгөн юм дээр ингээд ач холбогдлого явуучих юм бол чинь бизнес чинь тийм өвчгөө гоё болтол явах доор аж 3 сар тэгээд чинь дунд нь шантарны болно гэдэг асуудал орж ийн шүү дээ.
Нөгөө талаасаа сая түрүүний чинь яг нөгөө хүүх энергиэг гэж ярьж штэ тийм бүхий эмгтээлэг болно гэдэг. Өөрийнхөө бас зам төлөв аягүй анзаарах хэрэгтэй. Одоо жишээлбэл бүрдгийн нэг цаанаасаа нэг тийм байгалаасаа нэг эмгтэл хүмүүс гэдэг шүү дээ. Цаанаас нь ундраад идэв гинээр нэг цаанаасаа эмгтэлэг хүмүүс. Гэтэл цаанаасаа нэг иршүүд хүмүүс гэж байна да. Одоо жишээлбэл би бол одоо тийм байхгүй. Яаж хийж байгаа л ерөнхийдөө эрэгтэй талын давмгаалаад гараад ирдэг. Чи ялангуяа ийм нөгөө байгалаасаа эмгтэлэг юм жоохон багтай буюу өөрөөр хэлбэл тархины хувьд, тархины хүүсийн хувьд, тархины хүүс гэж нэг юм байгаа байхгүй. Хүүс нь бол яг биений хүүс нь бол эмгтэй байгаад идэг. Тархины хүүс нь нэг юм баг эмгтэлэгдэг юм байхгүй. Ийм хүмүүс чинь би мэдхэд эрэгтэй хүн шиг сэтгэл, эрэгтэй хүн шиг зан ааш гаргаад тэгээд айгүй ажил хэрэгч нөгөө гой ганган байх бол дандаа 2 дугаар номерт юм ажил нь дандаа номер гэж явж байгаа ийм хүмүүс. Ийм хүн юм чин би яг юун дээрээ алдаа гаргадаг вэ гэдгийг анзаарч ойлгож тэрийг ингээ байнгын урсаж тодохгүй нөгөө нэг эмгтэй тарихтай эмгтэй хүн чинь цаанаасаа тэр нь урсаад байгаа ш. Биднээс ч юм бол ингээд хөгжүүлэхгүй л тэр чинь зогсон байдаг болчихно. Тэгэхээр нөгөө өөрийнхөө тархины хүүсийг ойлгох нь өөрийгөө анзаарна би юу нь яг ямар шууд хэлсэн юм бэ гэдгээс ойлгоно. Тэгээд бас тодорхой хэмжээнд тэрийг хөгжүүлэх тал дээр ингээд ажиллагаа аюулсан хийх хэрэгтэй юм бэлээ. Намайг одоо ингээд бүр дөнгөж 20 эдтэй хахад нэг би бүр судлаач. Миний найзч хийжсэн байна. Би найз залууд байсан. Тэгээд жоох мод одоо яах вэ? Эсвэл тиймдээ суух уугүй гэж баахан эргэлцсэн. Тэгээд бөөмөдөө өчт юм уу? Яа тийм билээ. За яах вэ мөө гэж ингээл асуусан чинь. Аваад гэдэг байхгүй. За цацаа чи наад хүнтэйгээ суусан суугаад ер нь чийдэлтэй стом мохоо хүүтэн шиг хүн шүү гэж авдээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ямар ч эмгтээлэг биш. Амар тийм нөгөө ёс дүрм журм барьдаг. Ерөөсөө тас гэж ажил ярьж идэг. Ямар ч тийм эмгтээлэг юм байхгүй. Тэгээ хосын харилцаан дээр хамгийн чухал юм чинь наад итгэл сурах. Эрэгтэй хүний учрыг нож харилцаж сурах. Би ч өөр аюул тийм зүрүүд өөрийнхөө тийм хөшүүн завтай тийм байсан. Тэр эрэгтэй хүнтэй тэр чинь харилцаж ойлгож сурна. Өөрийнхөө ингээд одоо юм дуртай юмныхаа тэр нэг яг өөрийнхөө хүссэн арга барилаар тэрнтэйгээ ингэж удирдах яам гэдэг чинь өөр миний хувьд бүр амар челленжтэй байна. Гэтэл нөгөө байгалаасаа тийм төрөлхийн эмгтээлэг ааштай, эмгтэй тарихтай эмгтэй хүн чи яах юм? Зүгээр хэлж байгаа үг болгоно нь тэр хүний зүгээр ингээд баг уцсан гүгтэй яаж байгаа юм шиг тийм зөөлөн тийм хүмүүс аахгүй. Бид нар чинь хэлэхдээ хүртэл тушаагаал уурлахтаа хүртэл шаардаал ингээд нэг юм цаанаасаа нэг тийм зан төлөв онцлог бас байгаа. Тэгээ энэ минийг анзаараад тэгээд эрэгтэй хүнээс илүү шаардлагаасаа илүүтэй өөртөөгөө эхлээд ажиллах нь аюулгүй чухал. Би бол одоо яг ийм зан төлөвтэй байхдаа чи намайг төгсөнгүү, чи ингэх ёстой, чи инглээ гэж тэг тусмаа гэсэн харилцаа маань улам хоолтой, улам биений ойлгох, улам хэцүү ангал руу явуулсан. Тэгээд тэр үг надад бүр амар нэгсэн. Чиста мус шиг хүтүү юм шүү гэж хэлсэн. Яана тийм үе бурхан минь одоо яаж дулаан болох вэ гэж ингээд яаж мөсөө хайлах вэ гэж ингээд тэгээд тэр чинь багаар аягүй хийж байгаа байхгүй юмудаа өөрийн дагаж хийх гээл анх бол яг бидний шиг юм эмэгтэй хүмүүс бас тэрийг хийж сурж ойлгох аягүй хэцүү мөлий ойлгохгүй яг яаж хийхээ мэдэхгүй багасаа аавдаа эрхэлж тунхаж нялхаж өвөр дээр ингэж хэвээр эрхэлж ингэж өсөөгөө тийм охтууд ялангуяа эрэгтэй хүнтэй яаж харьцаа гэж сайн мэдэхгүй. Тэгэхээр нөгөө охтууд бол ялангуяа тэгээ ер нь охтуудаасаа сайн сурмаар юм билээ. Тэгэд одоо манай охин ч аавтайгаа яаж ирсэн нэлбэрдэж тэр эмэгтэй хүн яаж аашиж аялах ёстой. Ямар ч тэгж ингэж тушааж уурахгүй мөртлөө тэр хүнийг өөрийнхөө хүссэн юмаа хийлээсэл охтууд ч бүр нэг тутсан байдэн шүү дээ нэг аав нарыгаа. Тэгээ ер нь охтуудаас аягүй суралцах юм бол их юм. Яг энэ тал дээр. Харин тий би одоо яг чиний чамтай жоохон төстэй хүн болчиход байгаа. Би бол эмгтээлэгтэй биш. Тэгээд яг л нөгөө нэг тушаадаг чи тэхгүй байна, ингэхгүй байна, надад тайр өгөхгүй байна гэх хэдэн жил болсон чинь энэгээр авдаггүй билээ угаасаа гэдгийг ойлгосон. Ийм аргаар бол авдаггүй юм байна. Өмнө нь болохоор дөнгө талцсан бахтаа айгу хүрх аштайсэн, айгу гайгүй дүү байсан. Тэгтээ амар эмхтэлэг бол байгаагүй. Одоо би манай нэг найз ингэдэг манай нэг эрэгтэй найз төрч оюутан багт. Санаа чи уцаах та байна уу? Глах вэ? Эрэгтэй хүн шиг. Эмэгтэй хүн шиг байна уу гэдэг авалтаа.
Тэгэхээр би нэрээ тий гэх. Тэгээд тэр найзгаа ярихаар ингээ амар гэдэг айгу ингэж авдаг болсон юм. Тэгээд хүнтэй суугаад 7 олон жил болсон байна. Хүүхдтэй болоод тэг гэрээ ажилд дарагдаад олон жил болсны дараа би өөрөө ууртаа уцаартай болсон байна. Эмэгтэйлэг гэдгээ тас мартсан байна. Эрэгтэй хүний өмч цам зөвсөөл гадуур хөлн нэвтэх готломсөөл хэдэн жил явсан байна. За тэгээд өөртөө хэрэгтэй байгаа юм аа нөгөө нэг аав авто өсөөгүй ингээд нөгөө нэг эрхэлж мэрхэлж үзег учраас эрэгтэй үнтэй яаж хасгаа мэддэг ч надад бүр яа байд. Яа гэм бүү. Тэгсэн чинь одоо ингээд хэдэн жил нэхэд энүүгээр авдган байна гэдэг нь ойлгомжтой болцсон чинь угаасаа за эмэгтэйлэг би эмэгтэй хүн юм чи эмэгтэйлэг байх хэрэгтэй мэй гэд одоо нөгөө хэрэгээ сууч эхэлж байна. Хизээ эмэгтэйлэг байснаа мартцсан байна. 10 хэдэн жилийн өмнө байсан юм шиг байна. Тэгээ одоо нөгөөдгөө эргэж сураад нэр ингэдэгч нэр ингэдэгч нэр миний сэтгэл санааны байдал тэр үед ийм байсан юм биш үү гэд ихэлсэн чинь тэр чинь зүгээр байглаасаа л юм биш үү бид нар бүгдээ эмэгтэй хүн чи бүгдээ сурчих юм байна зүгээр дасгал хийдэгтэй адилхан ингээл хийж чад дараа нь ингээд энэ зүгээр яг миний бие нэг хэсэг бодлоо тэгэл би нэг юм болчих боломжтой байна гэд энэ асуудлыг бол ингээд шийдээд явж байгаа. За одоо манай охид хүүхнүүдийн нэг асуудал нэг юм асуулт өгдөг. Эротик юм уу порно кино нөхөр үзээд байна, найз залуу үзээд байна ямар гоё юм намайг би хажууд байж хахад энэ найз өхөнтэй байж барыг намайг доромжллоо гэдэг тийм юм харж ирсэн байхгүй юу. Тэгээд би энэ талаар юу гэж хэлэх вэ? Тэр зүйлээ авч байгаа бодож байгаа мэтгэж үзсэн юм асуудал хэрэг орж ирдэг л дээ. Яг эрэгтэй хүн хондлоос эмэгтэй хүн хондлоос аваад үзсэн. Энийг бол зүгээр штэ энэ бол порно үзэхдээ бол ямар ч асуудалгүй гэж бол хэлэхэд тасалддаг. Тэгээд фантедэл одоо кейс болгонд баг зэрэг өөр байна. Жишээлбэл зарим эрэгтэй одоо бүр тэрийгээ донтолтын хэлбэрт оруулаад өдөр болгон үзэж байгаа. Тэгээд өдөр болгон тэрийг үзээд гар хамлах. Гэсэн мөртлөө 7-2-оос 3 ихнэртэй харилцаанд орчих. За энэ бол бүр хэвийн хэмжээнд сэтгэлдээ дэмжин бүр донтолтын хэлбэрт орчих. Тэгэхээр тэр хүнд өөр нэг асуудал байгаад ч одоо бодож байгаа. Сексээс гадна эхнэрийн сексийн үнэхээр дуу таашаал ханамжийн нэг үг чадж ийн үгүй гэдэг дараагийн шатнд баа хоол юм шалгах ингээд асуух юм гараад ирж байна. Тэгтэл зүгээр яг ямар юмэг бол энэ байж болно хэвийн хэмжээнд гэж үздэг тэгэхээр эхнэртэйгээ бүхий харилцаа нь бол хэвийн одоо өөрөөр хэлбэл ордог байсан тэр татамжаараа л орно гэсэн. Жишээлбэл 7 хоногт нэг юм 2 удаа ордог гэсэн бол би татамжийн ерөөсөө бодлаагүй хэвийн. Гэхдээ 7 хоногт нэг юм уу 2 удаа тэгээд порно үзэж байгаа. Зарим бол эхнэрээсээ эхнэр нь ойлгохгүй хөдөлмөр шүрдвэрчээс зарим нь нууж үздэг. Яг ойлгодог бол хамтдаа үзээд тэрийг бас өөртөөхөө сэрэл өдөөх маягаар ашиглаад зарим үз шүү. Ингээ явж ивэл энэ бол хэвийн зүйлээс орж болно. Яг хизээ энэ яг бидний хосын амьдралд нөлөөлөөд харилцаанд нөлөөлөөд юу санагдаад байна гэдгийг нөгөө асуудал маань ялангуяа эмэгтэй маань анзаарна гэсэн. Татамжин нэгсгээл тэгээд нөгөө тэр порно үзэхтэйгээ дамжуулаад гар амгалаад давхар хийгээл ингээл тийшээ тоо нэгсэл яваад мод энэ арай өөр юм яваад. Донтолтолгоо яваад байна тий. Донтолтолгоо яваад. Тэгэхээр нөгөө яг ингээ хоорондоо ярилцж байгаа тусууд ч нэг орой хүүхэд мэдүүдээ унтуучаад гэртээ бүгдийгээр ч юм уу эсвэл нөгөө интернетээр ч юм уу одоо порно морно хамт ярилцаад идэх хүмүүс байгаа шүү дээ. Бид нар ч юм бол ямар нэгэн одоо саний шиг донтолтын идэвхтэй оролдоогүй аяа ингэж үзэх юм бол хэвээ харин ч заримдаа тэр порноноос ганц нэг юм сурах сэргээ өдөөх ялангуяа эмэгтэй хүний үед эрэгтэй хүний үед нөгөө дүрс харж илүү таашаал авдаг. За тэгээд эмэгтэй хүн чинь нөгөө сэрэл өдөөхтэй удаан учраас порногоо үзээд тэрийгээ сэрэлээ хурдан өдөөх тэрийг бас ашигладаг байвал бас болно. Яг үнэхээр порно дургүй эмэгтэй хүмүүс байна. Заваа бүхэр санагддаг. Тэгээд порно дээр гарч байгаа эмэгтэйчүүд яг нэг яхан шиг санагддаг. Тэрийг үзээд ингэ явах юм бол өөр яг яхан болох гэдэг юм шиг. Бие өмсөх гэдэг юм шиг. Замбраагүй амьдралтай секс үед тийм эмэгтэй болох юм шиг санагддаг. Тийм эмэгтэйчүүд бас байна. Тэр юм чинь нөгөө тухайн порно гэдэг юмыг яг юу гэж ойлгож чинь гэдгээс бас байна. Тийм
Тэгэхээр одоо эн чинь яг үүндээ бол одоо хүн болгоны хувьд яг юу вэ гэдгийг цаашаа ухаж асууж лавж хүү хайхгүй бол яг тийм гэдэг ингээд шууд хэлэхэд болсон. Зарим тохиолдолд Бүр яг тийм юм тий. Донтолт болоод яваад ирэхээр тэр чинь сэтгэл зүйн асуудал болоо явчих. Тий. За тэгвэл сексийн нэмэлт хэрэгслүүд гэж байдаг те янз бүрийн 9 зуны юмнууд байдаг. Тэтгэлийн талаа үн хэрэглэх хэрэгтэй юм уу? Хэр хэмжээнд хэрэглэх хэрэгтэй юм? Яа чараа интернет маань гацаад байна. Тэнэ. Байн түр болж байна. За сая интернет маань гацаа сүүлийнх нь анх нэг сонсож амжсангүй. Сексийн нэмэлт хэрэгслүүд гэж зөндөө юмнууд байдаг те. Тэгээ зарим хүмүүс болохоор энийг хэрэглэхээр муухай, зуухай, пупа гэдэг зарим нь болохоор зүгээр штэ яа ингэ тэгэдтэй. Энийг юу хэр хэмжээтэй хэрэглэх юм? Хэрэглэх нь зөв юм уу? Ямар үед хэрэглэх юм? Ерөөсөө л яг уцтай л адилхан гэсэн. Гар утас чинь муу талын яа тэгмэд одоо нэмэлт хэрэглэл. Тий. Нэмэлт хэрэглэлтэн тухай асуусан тий. Ер нь одоо гар утастай л ойролцоо гэж. Гар утастай л дүүжлээд хэлж байгаа юмжтай. Гар утас чинь бол хэрэгтэй хэтрүүлбэл яг хортой хүн болго мэдчихэж шүү дээ. Зайл тэрнтэй огт хэрэггүй зүйл гэж хэлж болохгүй. Хэрэглээд хэрэгтэй хүмүүс бас эндөө байна. Жишээлбэл нөхөргүй эмэгтэй хүн яах юм? Түүсээс салцсан байгаа. Эсвэл нөхөр нь бүр алсгал байгаа. Удаа хугацаанд ирэхгүй хоёр тат байгаа. Эсвэл нөхөр нь өвчтэй бол яах юм? За заавал ийм тохиолдолд биш ч гэсэндээ сэрлээ илүү өдөөх зорилгоор илүү сонирхолтой болох зорилгоор секс тоёг ашиглаж болно. Гэхдээ энэ дээр нэг юмыг илүү жоохон анхаарч үзэх зүгээр надад санагдаад байна. Тэр нь юу гэхээр секс тойг хамгийн манд үзчихсэн. Өөрийнхөө босод юм ажиллахгүй секс той бүх юм ингэ найдаж байна. Тэгээ секс той хэрэглүүл 50 нөгөө хэрэглэхгүй тавьчихдаг болж байна. Тэгэхээр нөгөө өөрийгөө өдөөх урлагаа өөрөө эзэмшсэн. Өөрийнхөө учрыг олж чаддаг. Тийм эмэгтэй хүн секс тоёо ашиглавал өшөө илүү гоё олно. Гэтэл нөгөө 50 гэдэг юмныхаа учрын сайн олоогүй байгаа эмэгтэй хүн секс тоёо ашиглаад 50-аас сурчлаа гэж бодоход өөрийнхөө биений учрыг одоо 50 гэдэг юм дээр жоохон асуудалтай. Хэвээрээ явсаар байгаа секс тоёо хэрэглүүл 50 ийм бас олно. Чүгэл нэмэлт хэрэгсэл юм да тий. Тийм учраас энэ бол яалчгүй зүгээр нэмэлт хэрэгсэл яг үндсэн өөрийнхөө бие организмыг аягүй сайн нөөцөл аягүй сайн ашиглаж байгаа юм миний хувьд байгаа нөөцөө сайн ашиглаж сураагүй нөөц гэдэг нь одоо нөгөө түрүүний яриадсан байгалаас үүдсэн байгаа энэ сэрэл гэдэг юмаа удирдаад өөрийнхөө бие организмаа сайн таниад за тэгээд нөгөө сэтгэл зүйтэйгээ ажиллаад эртөө өнөр хаажууд өөрөө өдөөж чаддаг тодорхой хэмжээнд хангаж чаддаг сэрлээ хурдан хөдөлгөөд өөрийгөө бэлдэж чаддаг тэгээд дараагийн бэлгийн харилцаа болт сэрлээ ингээд тодорхой хэмжээнд одоо өндрөөр авч явж чаддаг. Тэгэхгүй ингээд сэрлэн бүр доош ингээд хасруу орсон бүр байхгүй. 0 нөгөө ажил амьдрал гэж явцааргаад тэгж явж байгаа нэг бэлгийн харилцаанд орох гэхээр нөгөө дээш гарах айгүй уддаг жишээ юм аа. Гэтэл нөгөө сэрэлтэйг ажиллаж сурсан эмэгтэй хүн чинь ерөөдөө сэрлэн тодорхой хэмжээнд өдөөсний байдалтай ингээд аваа явуулчихдаг. Тэгэхээр арай ярилцаа болоод нөхөр оролцооч юм уу секс эхлэе гэж бодоход айгүй хурдан тэргээд дээшлэх юм чадaltaй болчихсон. Миний хариуцлага юм. Эмэгтэйчүүд өөрсдийнх нь хариуцлага юм. Өөрийнхөө биеийг мэдрээд юу хийхэд надад гоё таашаал. 50% нь одоо миний хариуцлага 50% манай. Энэс 100% эртөө үндэ даах хэрэгтэй гэж байна. Олон тэгж бодоод идэг байсан. Олон хүмүүс тэгж бодоод ах шиг байдгийг. Яг тэр сэрэлжин доошлоход бол одоо амьдралын үе мөчлөг одоо юмуд мэдээд шүү дээ. Төрсөн нүдүүд нь бүгд хүж явах нүдүүд нь тэр чинь даавар бүгд доошж байна. За тэгэл сэтгэл санааны хүнчтэй ямар нэг үйл явдал нэрүүл нэрээ бие өвдөж байгаа тохиолдолд хүний сэрэл гэдэг нь угаасаа бие организм чи хамгаалах механизмд орчиж байгаа учраас сэрэл бол угаасаа удаа болж орчих.
гих мэтлэн тийм одоо юм байгаа. За тэгээд ямар нэгэн тийм хүнд хэцүү ачаалтай ажлын ард гарахад бүх анхаарал ажил дээр явж байгаа тохиолдолд бас сэрдэг юм да бодлоо орно гэх юм. Хайрт анхаарал нь явж юм тэрнээс аяг шигтэй. Тийм учраас эмэгтэй хүн ер нь бол сэрлээ тодорхой хэмжээнд өндөр байлгах тул ер нь өндөр болгон 7 хоног хэд хэдэн удаа эмэгтэйлэг байх, сексийн одоо сэжтэй холбоотой зарим нэг юмнуудыг унших, тэр энерги ингэж жоохон хөдөлгөөнд оруулах ийм шаардлагатай. Тэгжиж яг нэг бэлгийн харилцаа авахд бэлэн хурдан секстэйшн өгөх ийм чадтай болж байна. Гэхдээ ингээд яг секс харилцаанд ороход гоц нөхөр нь л чаавас бүх юм хэвчтэй юм шиг. Тэгэл ганц нэг оролдоод чадахгүй гоц одоо бүд үзэж чадахгүй секстэй муу ч гэдэг нь ингээд ойлгох жишээ юм. Сая хоёлаа чинь тэгээд хоёр дахь асуулт нь юу байлаа? Энэ нэсэн тэгэд нөгөө нэг юм асуух мартах гэж байна. Бид нар нөгөө насны онцлогоос хамаарат ондоо байна да. 29 дэх үед бол ямар ч асуудалгүй гасаал цаанаасаа тэр энерги өндөр байдаг яаж ингээд тэр зохицуулах арга нь шал ондоо байгаад байдаг. За тэгсэн чинь 30 гараад 40 гээд одоо нөгөө дунд насны хямрал, дунд нас энэ төр ороод ирэхэд тэр үеийн ялгаанууд юу нь ямар байна? Хүмүүсийг ч одоо олон хүмүүстэй ажиллаж байгаа тий. Хүмүүс тохиолдолд тийм нийтлэг асуудлууд юу вэ? Яг ингээд яг эмэгтэй хүмүүс чинь бол одоо 100-ны 80 орчим хувийн эмэгтэй хүмүүстэй ажилладаг байхгүй юу? Ялангуяа 25-аас 45 орчим насны гэр бүлтэй эмэгтэйтэй ажилладаг. За ингээд нийтлэг юм харах юм бол сайн ээж байгаа. Сайн гэрийн эзэгтэй байдаг. Харин их нөгөө амраг гэдэг юм хэвчээ. Тэгээ хосын харилцаа гэдэг юм бол нэг хоолнд орохоор ойлгоод байна. Хамт хоол иддэг. Тэр ер нь гадуур ингээд хосын харилцаанд анхаардаг шүү дээ. За яг яаж анхаардаг вэ асуухад кино үздэг, хоолнд ордог, жижиг үздэг. Болцоохон маягийн юмд явдаг одоо амраг хосын харилцаа гэдэг тэрүүгээр л хязгаарлаад байдаг. Тэрний чинь цаана нэг хайрын янаглах бие биенийг хэвсүүлэх эротик гэдэг сэдв юусэн орхигдсон яваад байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь энэ насны үед чинь хүүхдүүд нь Монголд чинь дандаа хамт унтдаг, тусдаа гаргаж, тусад нь ор дэрэнд нь унтуулна гэж байхгүй. 7 настай, 10 настай, 3 настай, 2 3 хүүхэд бүгд бөөндөө унтдаг жишээ нь. Ийм жишээ бол маш их байна. За тэгээд дээрэс нь бас хараа хүүхдүүдтэй ерөөс гэрийн ажилдаа хатгаж сайн биеийн даалгавар юм хийлгэхгүй. Өмнөөс нь хамгийн юм хийгээд за ийм ээж бас их одооч. Өөрөө ерөөс тэр айл яг л цавцсан мэт. Хүүхдүүдийн хамнаас. Тэгэхээр чинь тарих толгой тийм юмд ажиллаад цаг нь хүрхгүй байгаа эмэгтэй хүн яаж тэр эротик байх тэр нэг юм сексийн боловсрол тийм бахад цаг хүсэхгүй эмгтээлэг байх гэдэг юм. Тэгэхээр нөгөө амьдралын тэнцвэртэй байдал гэдэг дээрээ би хаана илүү их энерги зарцуулаад хаана илүү дутуулаад байна гэдэг юм аа. Анзаарч хөөгүй юм. Завгүй. Нийтлэг юм аягүй ажиглагдаж байна. За тэгээд Монгол бас нэг юм ажиглагдаад байгаа. Хамаатан садан өөрөөр хэлбэл за төрсөн нэг дүүн оюутнаар суудаг ч юм уу. Эсвэл аав ээжтэйг хамт амьдардаг ч юм уу ингээд нэг юм. Нэмэлт заавал гэр үзээс гадуух нэг гишүүн хамт амьдарч байна. За тэгээд дээрэс нь одоо яг энэ 35-аас 45 орчим насны хүмүүс аюу ачаалтай. Өөрийнхөө хүүхдүүдийг авч явна. Нөхрөө яа, ажиллаа яа. Дээрэс нь аав ээжийг астрана. Тэгээд өөрийнх нь хувьд одоо ялангуяа 40 гараад талын чинь зарим нэгэн хүмүүс явж байгаад нөгөө даавар нь буураад энэ цэвэрлэлийн шат руугаа даалт үедээ ороод ингээд нэг жоо хууртаа уцаартай бүндөнгөө ер нь бас нөгөө ачаал аягүй хэсдэг үе гэсэн. Яг 50 төхөө дэрэнгүүт нь хүүхдүүд нь ихнээсээ том болоод гараас гараад нэг сайхан футраад за одоо нэг сайхан юу илээ гэдэг нэг юм хөө. Гэтэл яг нөгөө 40 45 37 8 энэ үед ч юм болохоор нийт нөгөө айгүй одоо юм зэрэг зохиолох шаардлагатай юм нэг юм татаа тийшээ гүйсэн нэг юм завгүй нэг сэнсэрсэн хөвгтөө яваад. Тэгээ яг энэ дунд ч өөрийгөө мартчихад байна тий. Өөрийгөө мартсан чи нөгөө амраг хос гэдэг ойлголт юусоо баг. Тэгээд бас нэг ингээ ойлгохдаг юм юус ингээ ойлгоч. Сууц маань нөхөс чинь хаа уцдаг. Анх нөгөө хайртайгээ суужсэн хүн яг тэр чигээрэл байж хэвчтэй юм шиг ойлгоч. Хайр нь тэгэл 10 жил 15 20 жил ингээл яг өөрт нь хайртай байх.
хэрэгтэй юм шиг ойлгоод байна. Тэгэл гэр бүлээс гадуур харилцааны хүүхэн гарч ирнэ. Энд юу болсон гэмээр л ерөөсө чатчихэл. Би өөртөө яг одоо уулзмаар энэ тантай. Яг одоо цаг байна уу гэж бүр нэг амьсгаадаа яарал ингэж бүр гэл ингэж чичрээд ороод. Тэр болтол нэг хүүхэн нэг юм сэрэмж өгч хүү чи минь хааны юу хийж явж байна. Нөхөр мөхөр авахгүй юугаа хийж исэн бэ гэж сануулах хэмжээнд очтол өөрөө анзаараагүй юм чинь. Тэгэл нэг юм гэр бүлээс гадуур харж янз бүрийн болгож гинт хараад чи юу үгүй энэ яхаараа ингэ явчихдаг үгүй гэсэн юм. Тэгж орж ирэх юм уу бас. Яг энэ насныхан бол нийтлэг байна. Над дээр орж иж байгаа кейсүүд байна. Тэгээ эндээс чинь харахаар яг эцсийн дүн дээр юу харагдах юм бэ гэхээр бид нар ер нь бол амьдралын туршид олон дүртэй амьдарч байгаа шүү дээ. Тэгээд зарим нэг дүр дээр хитрхи шаардлагагүй ингээд цаг зарцуулаад хитрхи их өөрийгөө зарцуулаад шаардлагатай газараа байхгүй өөр газар яваад байна гэх юм ингээд чиглэл хардчих. Хүүхдүүдийг бол тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага нь өөрөөсөө хийх хэмээн хийлгүүдэд баймаар байна. Нөхөртөө ч гэсэн үүрэг хариуцлага нь өөрөөр сургаж гэр орныхоо ажил бас энэ сургамаар байна. За тэгээ өөртөө анхаарал сууч боловсрох дэлхийн бодлогыг юм анхаармаар байна. Хинжил байдیں۔ Оджил байдیں۔ Аян нэг байж л байдیں۔ Нөхөр ингээд хаа олдох вэ гэсэн алтай. Ингээд байж л юм. Энийг хин тоодын ч гэдэм үү баг тийм ингээд одоо үзтээ ингэдэг олон байгаа ч одоо ялангуяа над дээр орж иж байгаа юм гэж. Мэдхгүй энэ ч одоо ингээд хин мэдтээ юм чи ингээд хажууд байж лээсэн чинь өста баг яаж яваад ингээд ийм болчихчих гэж ингээд орж ир. Өөрөөс нөхрөө одоо тийш доогор юм чинь гэсэн үг баг эмгтэн баг хайрч мэддэм үү энэ одоо намайг нэг хэсэг хамгаалахгүй мөвтлөө нөгөө эмгтээдээ болохоор зөвхөн хайртай зөвхөн гоё үг хэлээд юм. Надад хизээч тийм үг хийж байгаагүй гэж ингэж аяг болж ирдэг. Тэгээ энэ болгоны цаана одоо дэлхийн боловсролтой байна. Амраг хос гэдгээ мартчихад байна. Хитрхи ар гэрийн амьдралтай хитрхи хэмжиж зурлцсан байна. Нэг түрүүний чиний хэлсэн бид нар сайн ээж байхыг аюу сайн мэддэг тий. Сайн охин байхыг бас аюу сайн мэддэг. Багаас залгацсан. Сайн эхнэр байхыг мэддэг. Халамжлаад хоол хийх ёстой гэдгийг аюу сайн мэддэг. Тэгсэн мөртлөө яг сайн эмгтээлэг тийм эхнэр одоо амраг байхыг юусоо заалгаагүй юм байна. Харж байгаагүй юм байна гэж би өөртөө тийм дүгнэлт хийсэн байхгүй. Надад тийм байхгүй юм байна. За байхгүй байгаа юм чинь би тэгвэл яах вэ гэхээр одоо өөр хөдөлмөрөөр зарцуулна шүү дээ тий. Эндээс уншин судална. Одоо тэгээд сургалтын байл сурна, мэддэг хүнээс нь асууна, мэддэг хүн заагаад өгч шууд яах юм бэ? Гой эмгтээлэг байна гэдгийг би түрүү ярьсан тий. Сайн заалгаагүй, сайн мэддэггүй юм. Одоо тэгээд сурч байгаа гэд тэгээд хэдэн жилийн өмнө манай Филиппин, Таиланд найзууд уурт амьдарч байгаад таадуулж нөхрүүд аюу тийм хүртээ амар сэтгэлтэй амар харилцаанд мангас сэтгэл ханамжтай ингээд бот ицэн боохоо шиг тийм бидэг хөхгүй харилцаан дээр ингээл харахад ингээл юм байж тийм өөртөө итгэлтэй нэг юм ихтэй хүмүүс байдаг штэ харахад л мэдгэж амар наадч чаргалтай тэгэл би гэхдээ тэр хүртэл би анзаараагүй юм зүгээр нэг найзтайгаа юм яриа сонсч байжсэн чинь хүшээ санаа хүүхдүүд юу гэж нэг номерт байх юм бэ нөхөр нэмэгтэй хүний хувьд бол нөхөр нэг номерчтэй дандаа тийм. Тэгэхээр бид нар чинь хүүхдүүд нэг номер дандаа явж идэг штеп. Хүүхдтэй болсон гэл нөхөр шууд ингээл хүүхдүүд ингээ оронд нэг номерт ороод тэгсэн чинь үгүй. Тэгэл би бүр яагаад ямар сайн энэ ч одоо хүүхдүүд чинь жоохон тэгээд хайр халамж хэрэгтэй өөртөө ч яаж авчихдаг ч үгүй. Тэрийг ингэ тайлбарч байгаа. Их хүүхдийн хайр бол байгалийн хайр энэ устж өгөх болдог. Цаанаасаа байглаасаа энэ алга болохгүй. Эхнэр нөхрийн хайр бол байглаасаа биш тоо учраас тэр хайрыг би болгосон. Тийм учраас чи анзаарахгүй, халамжлахгүй, тэрэгтэй цэцэг гэж бодвол услахгүй л наа чи ингээл алга болчихдог юм шүү дээ. Тэгэхээр хүүхдээ биш нөхрөө нэг ямар тавиад нөхрийнхээ сэтгэл ханамжийг ингээд хүлээ бодчих гэдгийгсэн байхгүй. Тэр үед би тэрийг эдгээр чинь бас айхтар юм байна. Ингээд итгэв. Тэгээ ингээ харсан чинь яг тэдэр нөхрөө тийм байсан аахгүй. Тэр их би харав. Тэгэл би тэр тийм байгаад эдгээр нөхрүүд нэм өөр хүмүүс харахгүй штеп. Тэр өөрөө энэ харилцаан дээр мангас сэтгэл ханамжтай байгаа юусаа хардгүй мэлээ. Тэгээд би яг тэндээс ойлгож байсан.
Тэгээ энэ бас их чухал мэдээлэл юм аа гэж бодчихлоо. Тэгээ тэрийг сайхнаас хэрэгжүүлж хэлсэн л дээ ер нь бол. Ойлгоцсон байна гэдэг чинь зүгээр тийм Тийм. хамгийн юм л та. За одоо сүүлийн хоёр асуулт. Сүүлийн нэг асуулт. Тэгвэл эрэгтэй хүн эмэгтэй хүнд туслаад тийм ямарваа нэг юм хийх юм бол эмэгтэй хүнд одоо тийм таашаал авах нь илүү сайн нөлөөлдөг юм гэж байдгүй. Бас эмэгтэй хүн эрэгтэй хүнд гэдэг юу хийж өгвөл илүү юм таашаалтай байж болох тийм типс байгаа. Эрэгтэй хүн эмэгтэй хүний зав үлдээж тийм хамгийн амар чухал юм бол янз бүрийн байрлал турших, янз бүрийн секс той хэрэглэх тэр чинь бол дараагийн шатны багтаа. Тийм. Хамгийн гол суурь юм нь ерөөсөө тэр эмэгтэй хүний тайвшрал ухаан санаагийн тэр сексийн тэр орчинд авчирдаг. Тэхийн тулд ихсээд нөгөө өглөө үнсэн гэдгийг чинь хийж чаддаг юм бол яг орондоо ороод эхний нэг 5 минут 10 минут нуруугийн нэлнгээ ойр зур яг зүгээр сацаад эртөө өмсч аюух ингээд тэгээ чи ингээд ингэчихгүй байсан. Тэгээд ингэчих штэ. гэдэг юм жоохон нөгөө төрүүлээд ингээд зөвлөгөө өгөх маягаар ч юм уу ингээд тэгж явахгүйгээр зүгээр л яг тэр эмэгтэй хүний гэртээ байсан эмэгтэй хүн байвал илүү ингээд нөхдөдөө ярилцаж тэр сэтгэл санаагаа уудахыг хүсэж байгаа. Ажил төрөлтэй байсан ч гэсэн хамаагүй тэр эмэгтэй хүн чинь зөндөө олон өдрийн тэр нэг ажлын стресс гэдэг юм чинь ярьж ийж эмэгтэй хүн тайлбардаг. Стресстэй байгаа эмэгтэй хүн орондоо ороо секс рүү ороход уудна. Стрессээ чирэл орно шүү дээ. Стрессээ чирэл. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр хүнийг нэг жоохон тунгалгшуулаад, тайвшруулаад, нуруу турууг нийлээд, ганц нэг юм сайхан асуугаад, ганц нэг магтаалын үг хийсээ, чихэн дээр нь цэцэг ургуулсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэж ингээд тэр хүнийг аюулгүй, тайван, чи надад итгэж болно. Энэ одоо яг энэ орчин чинь бол чамд хамгийн өөрийнхоороо байх боломжтой орчин гэдэг тийм мэдрүүлсний дараа эмэгтэй хүний сэтгэл зүрх нь одоо энэ тархин дээр нь бод төлөвчсөн бол сэтгэл рүүгээ ороод тэгээд сэтгэл зүрхнээсээ доошо бэлэг эрхтэн рүүгээ сексийн нэр рүү ордог байхгүй. Чиглэлэн эмэгтэй хүний болохоор яг эсрэг зүг рүү явдаг. Энэ дээр амар барьяастай байл угсаа тоочлохгүй байна шүү дээ. Яг зөв. Тэгэхээр нөгөө доошлуулахын тулд чинь хайр халамж анхаар гэдэг юм мэдрүүлж нөгөө хүн маань секс рүү идэ дуртай орж ирсэн гэсэн. Ихгүй манайхан яадаг вэ гэхээр орондоо ороод юусоо гэж чиг барьж шүү дээ. Ямар ч тийм нөгөө юм тайвшруулах чинь шүүч баг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн чинь нэг ашиглуулах байгаа юм шиг өөрөө бодсон өөрийгөө л хангацаад байна гэдэг тийм. Тэгэл харилцаа ашиглалцсан гэдэг байгаа юм шүү дээ. Эртний хүний хувьд бас тийм байгаа юм. За яг энийг маань бас ирчүүд үзээсээ те. Эртний хүний хувьд болохоор эртний хүний хувьд одоо хамгийн суур наацхан хэрэгцээ юу гэж бодох вэ? Ерөөсөө бас одоо янз бүрийн янз бүрийн юмнууд сэргийлж болно болохгүй болно тэр бол байж болно. Гэхдээ эцсийн дүндээ ер нь бас яг сүүлийн үед би одоо бас ингээд ажиллаа судлаад уншаад одоо хүмүүстэй харьцах юм байгаа юм. Яг тэр нэг өөрт мэдрэгдэж байгаа тэр торгон гой нандин тэр секс үед өөрт гарч иж байгаа нэг гоё байгалийн тэр мэдрэмж байгаа шүү дээ. Баазмаар байл баазаа, орилмоор байл тодорхой хэмжээнд орилоо. Яг нэг юм яг амтналыг төрхөн яг дур тавьж байгаа юмхтэй дээр гарч иж байгаа. Яахан юм ширүүн жаахан нэг юм садистлэг тий өсмөсийн нэг жаахан зулгаасан жаахан баттан нэг юм юу вэ энэ ч тийм даруухан юм хидэг ийм бас айш гаргад юм уу гэмээр нэг юм баг ингээд ойрлж орж ирэх цаашаа ер нь бол нэлээд юм нэг юм хүчтэй энерги орж ирдэг яг тэр дуус тавьж байгаа. Гэтэл нэг амьдарч байгаа орчин үзлөөсөө шалтгаалаад нэг ихтэй намайг юугээ бодож гэдэг юм уу тэрнээсээ бодоод би ингэж болчихсон. Тэгтэл нөгөө эрэгтэй хүн чинь тэр гой гарч байгаа тэр биен дээр гарч байгаа тэр дуу аваа эмоц хөдөлгөөн тэрний биестэй энэ бүхнийг ингэж гой тавиулж чадчихна гэдэг тэр мэдрэмж чинь тэр эрэгтэй хүн яаж олж авах вэ? Тэр хүний гаргаж байгаа тэр бие махбодын body language тэр дуу хоолой тэр юмнаас чинь нөгөө эрэгтэй хүн чинь таашаалаа авна шүү дээ. Тэрнээс тэр эрэгтэй хүн чинь яг тавьж ийн үгүй юу гэдгийг чинь бас ялгаж салгахад бас хэцүү болж шүү дээ. Манай хүмүүс яг тавьд юм уу тавихгүй юм би яг мэдэхгүй байна. Асуухаар тавьсан л гэдэг тийм. Бижин гэдэг чинь тэрний цаана яг үнэхээр тавьж байгаа тэр юмаа бүрэн гүйцэтгэж чадахгүй юм гэж бас олон байна.
Тэр чинь Тэгэхээр болохгүй тэрийг өнтергээд заацсан юм шиг л байдаг шүү дээ. тийм нөгөө дуу аваагаа гаргахгүй чи чинийгөө бидрийг за тэгээд одоо би жаахан нэг юм өчтөө ингээд нэг юм базч мац ян дээр хөдөлгөөнөөс санаа зовчих юм уу. Гүүгээр зүгээр айлхаа яг тийм хүчтэй өөргөө зүгээр суусах. Өөрөөр яг чөлөөд өөргөө бүрэн үргэлжлэхийг сод. Энэ чинь нөгөө өдөр тутамдаа бид нар би яг ийм хэсэг юм. Би ингэмээр байна гэдэг юм илэрхийлэн чинь ер нь жахан дутуу яваад байгаа учраас секс үдээр ч гэсэн тэр нь дутуу гарч байгаа. Өдөр тутамдаа өөрийнхөө тэр нэг хэрэгцээ шаардах юм аа. Би ингэмээр байна. Би юм хүсэж байна гэдэг юм аа. Зүр секс биш өөр юм дээр ингээд аюу сайн илэрхийлж ингээд сураатах тусам секс дээр ороош илэрхийлж байгаа. Тэгэхээр тийм орчин нөхцөлд бүрдүүлж өгөхтэйсээ аав ээжтэйгээ амьдарч байгаа хүүхдүүд нь жоохон нөгөө хамт унтаад байгаа хажууд нэг хүүхд нь мэдээж нөгөө эмэгтэй чи өөрөөр ойрч сууч тий нөгөө тачаангуудаа хоолоо гаргаж чадсан хамаг юм яригдсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр орчин нөхцөлийн бүрдүүлсэн тийм гоё орчинд өөрсдөө аваач тэр чөлөөтэй их чөлөөтэй юм яг хосуудын хувьд их чөлөөтэй тийм гоё секс ингэ хийдэг тийм одоо даад туршил тийм одоо тийм юмд ингээ авахгүй өнөөхөл өрөөндөө хүүхдүүд нь хажууд тэгээд айгу ойлгохтой секс. Тийм ингээд юм ингээд өдөр тутамд айгу удаан ингээд явчихдаг учраас ихтэй өндөр айгу ингээд тааламж цомхоггүй ойлгохтой. Тийм болоод чинь эмгтэн тавиад байгаа ч юм уу, гүү ч юм уу, таалагдаад байгаа ч юм уу, гүү ч юм уу тийм ингээд хажууд нэг тунтаад байдаг нөгөө эмгтэн амсч буурал байхгүй мэдээ ажиас мэдээд идэх ч юм уу. Ийм хүн ер нь бол гэр бүл болсон хүмүүсийн хувьд нийтлэлээр ийм секс юм болчихж байгаа. Тэгээд ихэнхдээ уламжлалт байрлалаар эхнэрүүд нь тавихгүй юм ихтэй дээр гарчдаг. За дээр. Тэгээд дээр нь гарангууд өөрөө бороо мэдчихэж байгаа юм тавьдаг. Тэр нэг юм юу гэдэг юм бэ одоо эмхтөнөр жаахан нэг юм итвэхтэй баймаар байна, сонирхолтой баймаар байна. Жаахан мэдрэмжтэй баймаар байна. Өөрийгөө аюу сайн мэддэг байх хэрэгтэй юм байна. Өөрийгөө мэдээд яг ингэхээр надад ийм байгаад идэг гэд нөхрийн хоёр гар дээр өөрийнхөө хоёр гарыг нэмээд тэгэд яг тэрүүхэн тэр хэсэг мөчийг амттай болгоод өөртөө таашаалтай. Яг л эмгтэй хүмүүс чинь тэрнээс амар энерги авдаг штеп. Хамаг тэр нэг өдрийн балаа мянган бодлоо алга болгоод яг тэрнээс энерги аваад айгуу гоё тийм яг тэр хайрыг мэдрэх юм торгон мөчтэй. Хүмүүсийг чи түрүү яг хэлсэн те энэ секс гэхээр бүрийг ингээ хумигтаад байгаа маа. Хайр гэхээр энэ шал ондоо би биендээ хайртай ингээ 100% итгэдэг тийм хүмүүсийн хоорондоо хийж байгаа энэ юм маань эргээд эмгтэд энерги өгч идэг. Илүү тутам мянган бодлыг ингээ алга болгож идэг. Тэгээд хайрлагцсан зөвхөн толгоогоороо биш хам биеийн тэр чигээр мэдэрч идэг. Ийм гоё нандан юмыг бид нэр яг рутин маягийн уйтгартай байлгаад байгаа юм байна гэж ойлголоо. Ерөөсөө эмэгтэйчүүдийн хувьд бол эрчүүдийн зүгээс дийлэн хэрчүүд гомдж орж ирдэг юм уу гэх манай их нэр секс гэхгүй. Аюул гэж орж ирдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Өнөөхөл нөгөө өмчний өрөөндөө өнөөхөл байрлалаараа ямар ч идэхгүй нэг юм стан хүчээр нэг юм нөгөө гуйж хийж байгаа юм шиг тий ядаргаатай нэг ялны ажил хийж байгаа юм шиг хийж хийж авч хийгээд тахаар өгтөө амжиж байна. Тэгээд нөгөө хийдэг юмнууд одоо ямар ч нөгөө тэгээ яг тэрийг хамгийн гол нь эмгтээчүүд маань бодоод ингээ хат. Яг тэр нэг юм хэмжээнд байгаа даа шүү дээ. Яг тэрийг бодсон. Тэгээ яагаад болохгүй байгаа нөхөр өмнө нь болоод л исэн шүү дээ. Одоо яагаад болохгүй ч та. Тэгээ ингээд асуухаар ерөөс тийж хэлдэг байхгүй. Тэгдэг бодож байгаа. Тэгэхээр ер нь бас би тэр бод секс юм дайгууж бодож байна. Дайгуу шүү ер нь бол тавьчтэй шүү гэж ярьдаг. Яг ингээд нэгтлаад нарийн асуухад яг л нөгөө нэг хэмнэлтэд удаан удсан тийм өөрөөр секс итгэхгүй байдал руу орцсон мөртөө секс гэдэг нэг ойлгох байхгүй. Тэгээ тэрийгэ бодоод ингээ орцсон. Секс итгэхгүй байдаг гэж бас байдаг байх юм шүү дээ. Удаан хамттай байгаад гэхэд тийм тийм. Нэг дуу аюул цаашаа орж байна. Нэг хөдөлгөч үү?
Зөндөө юм байлаа. Цэцэгийнхаа ярианс. Тэгээд бас нэг би бодохдоо ингэж боддتي. Ерөнхийдөө эхний төхөл 7 хоногт нэг болохгүй бол 2-7 хоногт нэг гоё нөгөө нэг бүр ингээд анх танилцчихсан мэлцсэн үед яаж байдгсэн тэр ингээд болцмоор санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс зарим хүмүүс болцдог штэ кино үздэг штэ ингээд идэхтэй тэрэн дээр гоё жоох юм халуухан гэдэг юм ингээд нэг жоох халуун пиц цацж байгаа юм шиг цацаад өгөөсэй. Тэгээд тэрэнд нь янз бүрийн юм байж болно штэ хүн болгоны хүсэл сонирхол ондоо учраас гоё татвар хувцас аваад оройн болцоотой гэх юм бол хүртөө ийм гоё дотор хувцас шүү. Гэт ингээд амар тэг өдөх маягаар гэт зургийг явуулчихдаг жоох юм уу тий. Тиймэрхүү жоохон одоо амтлагч дутаад байгаа юм уу да биш би бодоод байгаа. Одоо нөгөө хүүхнүүдийн маань хувьд ажилтаа үед яг ажил хэрэг зэмээр байгаа бодлоо. Яг хосын харилцаанд ороод ирэнгүүт яг сексийн хамгаалалтын дээр жоохон сексэлэг нөгөө тачаангуу гэдэг төсвөө хоёр чаддаг буюу өдөр тутамдаа нэг юм жоохон сахилгагүй охины дүүдэхийг жоохон гаргаж ийлж байгаа. Өгцгийн бааздарч. Зүгээр ингээд шүд угаах гал нойрд ороход одоо өгцгийн бааздарч юм уу. Эсвэл одоо ингээд би шүд угаах гэж байж одоо манай хойно цэцгэлээ гэж бодоход хоошоо оцоогоод өгцгөөрөө нөгөө нөхрийнхөө нэг ганц нэг жоохон ингэж өдөөдөг ч юм уу тий. За тэгэл зүгээр нэг кино үзээс очихдоо хүртэл чи оронд орохоор секс юм гэсэн үг биш үү? Бусад ингээд өдрийн цагтаа заавал энэ өдөөсөн бие нэг юм сэргээс нэг юм өдөөн хатгасан юм процессыг заавал явж хэрэгтэй. Тэгжиж энэ чинь амар гэдэг утгаар орж байгаа юм. Кино үзээд уртны хажуу сууж илаа гэж бодоход одоо дээгүүр очих нь бичиж байгаа л хүүхдүүд нь хараад байвал нэг хүн жиг юм уу нэг очиж байгаа. Тэр даран даавар нэгээс нөгөөд нь байнга илээстэй тааластай. А нөгөө хүнийхээ гарыг өөрийнхөө гашургууластай. Тэгэл хоёр бинийгээ сайхан тэр чинь яг тэрийг хийгээд инээс сууж өгөхөд хайрaan гоё амраад аягүй гоё нэг тайвшраад чи өдөөгдөж байгаа учраас илүү гоё тааламжтай юм төрж байгаа шүү дээ. Тэгээд оройн орондоо ороод хийхэд чинь илүү гоё секс. Өдөр нь ямар ч тийм процесс явагдахгүй. Тэгэл оройн орондоо ороод секс. Тэр чинь бүх юм дандаа мойдос. Тэгэхээр нөгөө эмэгтэй чинь угаасаа сэрч нь удаан хөдөлдөг. Тэгээд нөгөө нэг юм төрүүлээ нөгөөд нь хань. Зэрэг дуур тавих эсвэл нөгөө эмэгтэй хань амжиг байх эмэгтэй төрүүлээд авчихдаг. Тийм юм байна. Тэгэхээр нөгөө өдөр тутамдаа тийм нэг жоохон сахилгагүй нэг өдөө хатгсан нэг юм. Тэр чинь угаасаа анх хэлцэхдээ нэг тиймгүй байдаг шүү дээ. Цаанаасаа нэг жаруулцаа гэх юм тий. Айлгуутаад гээ. Айлгуутаад тийм юмудаа өдөр тутамдаа аюулсан. Тэгээ хоорондоо ингээд янз бүрийн тийм зураг чаа жижигэн видео бичлэгүүд явуулж ямар хэлбэрээр яаж зүгээр үдэж болно тий зүгээр ялахгүй хүн шиг. Ер нь тийм нэг жоохон секси мэдрэмж жоохон ингээд багаар ингээд юм тордоод явж. Тэр чинь өөрөө хосын харилцааны гэсэн суурь юм баггүй. Яа цацагаас өстө маш секси идэвхтэй л эмэгтэй хэрэгтэй юм дуртай юм. Идэвхгүй эмэгтэй юм бол ер нь бэтгэл болно гэсэн. Тэгээ секси идэвхтэй эмэгтэй хүн ч өөрөө удаан залуугаад байдаг шүү дээ. Тэгэж тийм ханаас ч үлээ сонссон. Эмэгтэйлэг байдлаа юусаа алдаж болохгүй. 50-тай 60-тай 70-тай эмэгтэйлэг байх хэрэгтэй гэж надад нэг амар гоё хүн хэлсэн. Тэгээ би амар бичлэгээ билээ. Нийлдэсэн би тэгээд бас мэдчих авмаар юм бодчихсон. За цацаатай өнөөдөр маш их баярлалаа. Маш олон хүмүүсийн асуудаг тийм ингээд мэдтгүү байсан юмнуудыг маш энгийнээр тайлбарлаж өгсөн баярлалаа. Би ч гэсэн өөрөө ярьж байгаа цамдаа зөндөө мэдээд авчлаа. Одоо тийм нууц амраг байна, ихнэр байна, тийм секси байна, эмгтээлэг байна гэдэг нь тэр заагуудыг аягүй мэдчих авлаа. Тэгээд өдөр тутамдаа хэрэгжүүлэх бас нөхөртөөгөө нөхөрний ихнэртэй хамт хэрэгжүүлэх маш гоё тип өгсөн баярлалаа. Надад ч гэсэн ярьж татах байлаа. Яг л нэг вино хуваад суугаад нэг сайхан ярьж байгаа юм шиг л ойлгож байна. Нэвтрүүлэлт
Бас нь орж байгаа гэхээсээ илүү зүгээр ингээд нэг хоёр найз хоорондоо ингээд сайхан санаа бодлоо уулзж байгаа юм шиг байна. Айгу халуун дотн яриа болж юм байна. Тэгэхээр за баярлалаа. Стоп баярлалаа. Би тэр үзсэн хүмүүстээ баярлалаа. Олон хүмүүс хэрэгтэй авах гэж найдаж чинь дараагийн удаа уулзлаа баярлалаа.